Ер нь бол би тэгж бодож жаргалаа танах үйл ажиллагаагаа сайн бусдад сайн сурчлах хэрэгтэй мэлээ. Яа тэгэхээр шин цагийн залуучууд те одоо ижил мэдрийн үе ч юм уу биднээс доош үеийн хүмүүс болохоор ямар нэгэн бараа бүтээгдэхүүнийг сонгохдоо тэр одоо алдартай нэртэйдээ биш тэрний одоо нийгмийн хариуцлага хэр өөрдгийн одоо тэр одоо ийм тойрог бизнес гэж яддаг шүү дээ. Cycle бизнес гэж байд юм байна л да. Одоо нэгээс нөгөөрөө байнгын өмнө хувиргаж идэг те. Тийм бизнес эрхэлдэг байгаль дээлтэйг нь илүү хардаг болсон байгаа хгүй. Би жишээлбэл юм хөдлөж авахта ер нь илүү тэр байгууллагын өөрийнх нь тэр нийгмийн хариуцлага нь дээрэс нь тэр компани соёл гэж яддаг шүү дээ. Тэр соёл нь хэрийн тэгээд нийгэм үзүүлж байгаа нөлөө нь хэрийн гэдгээс нь хамаарч би худалдаа авалт хийдэг байхгүй юу? За өнөөдрийн автгийн подкаст эхэлж байна. Уламжлал ёсороо жаргалан битээр өнөөдрийн подкастаа бас залуучуудаа хүргэнэ. Өнөөдөр бас нэг сонирхолтой зочин ирсэн байгаа. За зочин жаргалан танилцуулна. За тэгээ би одоо ямар ч эхлээд албач нэрийн танилцуулгыг нэ гэхгүй. Монголын бодибилдинг фитнесийн улсын аварга шалгаруулах тэмцээний атлетик английн хүрэл медальт Бурма. Манай 10 жилийн ангийн найз одоо ёстой нөгөө шороо идсэн гэдэг л. Тийм багын би нэг мэддэг найз байгаамаа. Тэгээд найзтайгаа өнөөдөр фитнесийн спортын талаар тэгээд яг өөрийнх нь мэргэжил болох биоанагаахын талаар за мөн манай сервистэй автохимийн сервистэй яг л нэг зорилго чиглэлтэй хоггүй одоо амьдралыг эрхэмлэгч ийм сайхан бүсгүй маань ирсэн байна. Сайн уу Бурма? Сайн уу, сэмэцхан уу. Жаргалан одоо сая ястаа жинхэнэ шороо идэж өссөн гээл ярьж байгаа мөртлөө ерөнхийдөө танилцуулчлаа шүү дээ тий. Тэгэхээр өөрийгөө бас сонсогчдод дэлгэрэнгүй танилцуулъя тий. Сэмэцхан уу. Намайг Бурма гэдэг. Тэгээд би бол биоанагаах судлаач, эрдэм шилгээний ажилтан. Тэгтээ илүү сонирхол маань бол энэ байгаль дээлтэй байх, хог хаягдлгүй амьдрах юмсан бас жоохон одоо минимал гэж яриад байдаг. Минимал амьдрах юмсан гэж энийг бас өөрийнхөө зорилго болгож багаар алхам хэрэгжүүлж явж байгаа нэг юм эмгтэй байна да. Эколог дээлтэй гэдгээс яриагаа эхлэл надад их гоё байна. Тэр байгаль дээлтэй гэдэг нөгөө одоо сүүлийн хүмүүс чи би энтэйгээ уулзч чадгаа гэсэн. Тэгээд фэйсбүүкээр ч юм уу, инстаграмаар ч юм уу би нэг харж тэ. Тэнгүүд над байсан ингээ хэрэгэлсэн ийм одоо салаадны ч юм уу эсвэл тарганы шилээ би ийм болгоод ашигладаг гэл дандаа ингээл бусдыг уруу татах гэх юм өөдөн татах гэх юм уу. Тийм пост байг оруулж идэг. Би тэгээд тэрнээс санаа аваад бас өөрөөс чинь мотивашн аваад ингээл бас шилмэлээ ашигладаг да. Тэгэхээр тэр талаас яриа яаж сая минимал амьдрах тухай тэгээ бас яг тийм эколог дээлтэй амьдрах тухай ярьж ин тэр талаараа яг өдөр тутмын рутин юу байна? За өдөр тутмын гэх юм бол ер нь бол за юу байна? Би илүү одоогийн эко амьдрал гэдгийг чинь дотроо айгүй олон янзын урсгалууд байна л да. Янз янз тий. Би бол илүү хог хаягдлын менежмент гэдэг юм уу одоо өөрийн хэрэглэнс гарч байгаа хог хаягдлаа яаж цэгцлэх үү яаж одоо янзлах уу гэдгийг илүү сонирхдаг. Тэгээ Монголд бол нэг үе бодох юм бол зөндөө олон одоо Facebook гэдэг олон нийтийн юу одоо сүлжээний юугаар ингээд зөндөө олон хүмүүс нэгдэн одоо нийлээд одоо их гой үйл ажиллагаанд явуулж байна л да. Одоо жишээлбэл сүүлд зүгээр ингээд энгийн одоо зүгээр хүмүүс өөрсдийн сэтгэлийн дуудлагаар юм хэрэглэнс зайлшгүй шаардлагатайгаар үүсэн одоо хогоо багасгий гэдэг нэг томоохон групп одоо Facebook групп үүсэн байна. Тэр группийн яадаг гэхээр ерөнхийдөө дандаа залуу улсууд залуу одоо хүмүүс тэгээд зарим нэг нөө гадаад дотоод амьдарч байгаад ирсэн болохоор тэнд байгаа одоо хогны менежментийн хог хаягдлыг яаж ангилж ялгадгийг тэрийг үзээд тэгээд дээрэс нь чинь яалч хүн амьдрал дээрээс нь чинь ингээ гаргаж байгаа л да. Хүн болго хог гэж бодохоор ер нь муухай үнэртэй одоо нэг тийм дандаа нэг тийм сөрөг сэтгэл төрдөг шүү дээ. Гэтэл яг угтаа бол яг ингээд хог гэдэг бол яг нөгөө тутгаарныхан бол энийг бас эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжтой нэг бас нэг түүхийд байгаа хгүй. Одоо жишээл баруун гэхэд жишээлбэл Швед
жишээл хогоо ангилж янзлаараа хоггүй болсон өөр усаас хог авчин гээр тэгж импортлж ийн гэдэг шиг те. Тэгэхээр энэ Монголд бол одоо энэ хог хаягдлын хэрэгэл менежменттэй энийг одоо ингэж захиран зохицуулах энийг эдийн засгийн хэрэглэнээр бол зайлшгүй шаардлагатай болж байгаа байхгүй. За айгу нурцсан уучлаарай. Тэгээд ерөнхийдөө бол тийм юунаас үүдээд олон юмнууд үүсэж байна. Тэгээ тэрний нэг нь бол ингээд яг хүмүүс өөрсдөө сайн дураар яаж байгаа хогоо багсаа гэдэг групп байна. Facebook групп байна. Дээрээс нь Монголд одоо яг ингээд бас үйлдвэр байхгүй ч юм хөгжөөгүй гэж бодож байгаа бол буруу. Монголд бас тийм юмнууд байна. Одоо 10 хэдэн одоо хог боловсруулах үйлдвэр дахин боловсруулах 10 гарцсан. 10 гарцсан тий одоо шилээ сан аргу мог пластик одоо сайн цаас ч юм одоо танаа энийг хажууханд ч юм бол сайн цаас гэдэг цаасны үйлдвэр шил байгаа ч юм тий. Тэгэхээр ингээд энэ бүх ингээд хүн болгоо ингээд дор бүрнээ ингээд нэг сэтгэлийн дуудлагаар тий шил одоо би шилэл нэг сэтгэлийн дуудлагаар одоо танаа компани гэхэд шилэл ингээд яг өөрсдийн яг одоо ажиллаж байгаа нэг юм аягтай таарсан ингээд хог хаягдлын менежментүүд хийгээд байна шүү дээ. Тэр бүхний ингээд нэгтгээд нэг дээвэр дээр оруулсан бас Монголын хог хаягдлын дахин боловсруулах үндэсний холбоо гэж байна. Их том их урт нэртэй. Гэхдээ тэр холбоонд бас зөндөө олон юутай байгаа байхгүй. Тэгээ тэд нар их гой одоо ер нь бол миний мэдхээр би бол энэ юунд бол ингээд ямар нэгэн албан тушаал ч юм уу эсвэл ямар нэгэн аж ахуйн нэгжил төрөмс байгуулалт би бол төлөөлдгөө зүгээр л нэг энгийн эргэнээр энэ үйл нэгэнт ингээд ийм ажлуудыг хэрэглээд явж байгаа хүмүүсийг дэмжиж тэдний үйл ажиллагаанд нь орсоо зүгээр энгийн эргэн баггүй. Тэгээд жишээл энэ холбоо гэхэд жишээлбэл маш олон янзын юм идэг те. Нэг нь одоогийн олон хүмүүст ингээд таниулах, хоёрт нь одоо энэ янз бүрийн үйл ажиллагаа явуулдаг компаниудыг ингээд хооронд нь уялдаа холбоотой болгоод жишээлбэл одоо яа тий одоо ингээд уялдаа холбоог сайжруулдаг юм. Тэгээд дээрэс нь энэ тентхийн томоохон одоо газруудад зөвлөх үйлчлэгээ үзүүлдэг тий. Жишээл энэ холбоогоор жишээл шинэ Монгол сургууль гэж байна тийм ээ. Одоо Монголын бас нэг томоохон сургууль. Тэр сургууль жишээл хог хаягдлын менежментийн зөвлөх үйлчлэгийг авдаг ч юм уу. Одоо энэ Шангрила мол Шангрилагийн центр байна. Тэр Шангрила зочбууд бас тэгдэг тий. Тэгэхээр ингээд их олонгой юм. Тийм болохоор би бас чамаас суугаад энэ эдит хэрэг хийдэг бол чамаас суугаад энэ юунд бас орох хэрэгтэй байхгүй. Энэ холбоо нэгтчих хэрэгтэй. Жишээлбэл энэ холбоонд жишээлбэл яг танах шиг юм одоо моторын тос тэ аккумулятор тэгэл одоо энэ янз бүрийн юу гардаг гэдэг бас энэ томоохон нөгөө энэ уул уурхайн ялангуяа юм чинь аюу их хэмжээний том тоос одоо янз бүр юм гардаг юм байл ш. Тэр бүхнийг ингэж дахин боловсруулдаг одоо үйлдвэртэй холбож өгдөг юм ингээд цааш ангих боломжтой байдаг тийм юм үздэг. Тэгэхээр та ярих гэсэн. За яг. Тэгэхээр одоо жишээ нь яг энэ дээр одоо зөндөө хэмээр цаанаас нэрх өгдөг байхгүй. Эдитлэхгүй шууд л явна шүү дээ. Би аль болох эдитлэхгүй байхыг хичээдэг. Зүгээрээ. Энэ юу яадаг байхгүй юу? Сая манай нэг сервисийн тухай ярьлаа. Манай сервис юу ажилласан моторын тос ажилласан антифриз гэдэг юм хөргөлтийн шингийн энтрийг ангилж одоо ялгаж одоо цуглуулж агаад хэрэгтэй хүнд нөгж явуулдаг. Энэ бол бас өөрийн чинь саний ярьдаг хог хаягдлын менежмент. Зүгээр бүх газар тэгдэггүй гэж хэлэхгүй. Тэгдэг газрууд би очиж үзчихсэн, харж ирсэн ихэнх засварын газрууд тэгдэг. Гэхдээ бас тэгдэггүй улсууд байна. Бүгднгийн нэг боошгон давчихъя гэл тэр боошгтойгоо одоо сүулдэ ашиглаж нөгөөсдөө өөгч биш болчихгааж биш ашиглаж болдоггүй. Тэгээ эргээд тэр нөгөө хөрс рүү аль нэг жалга руу явдаг. Нөгөө жалга нь явсараад бидний уух хэвээр амьсгал агаартай холбогддог. Тэр энэ дээр бол бас яг нийгмийн хариуцлага байдгийг. Тэгээ тэр үүднээс яг энэ чиглэлээр ярилцээж өөрөө чинь дууцъя. Бидний зүгээс яг энийг чадхаараа хэрэгжүүлж чинь цаашдаа ямар санаа, ямар одоо бодол байдаг вэ гэхээр бидрийг одоо нэг хог хайсан бол хайсан хогныхоо бичгийг одоо үзүүлээ. Тийм ээ? Хааш нь хайсан бэ? За нарангийн ингэрлөө явсан уу? Тийм ээ? Хаашаа явсан мгээд асуудаг те. Тэгээ бичиг хийж өгдөг. Явсан жолооч нь ингээд явдаг штэ. Яг тэрнтэй адилхан навцсан газруудыг танах нийт гайлаар хэдэн литр тос орж ирсэн байна. Хэдэн литр бүтээгдэхүүн орж ирсэн байна. Сольсон хайцсан. Хаашаа? Тэрний бичгийг хаашаа явсан? Бичиг байхгүй л та жалгараа байсан. Торгуул тавина гэдэг яг ийм менежмент тэрийгээ дагаад дахин боловсруулах үйлдвэр тийм ээ ийм бүр цогц юм шийдвэрлэх гоё юм да гэсэн тийм санаа бидэнд байдгийн. Тийм тэгэхээр одоо бид нар түрүүн хоёлаа би албаар нөгөө подкаст эхлэхээс өмнө чинь танилцуулаад манайх энийгээ дэгдэг гэл бах юм хоёлаа хийстэй. Тэгэхээр
Тэгээ би л доктор авт сервистэй одоо юм манай Монголын бас том сүлжээ юу штэ. Тэднийг би ийм хийдэг гэж л би сонсож байгаагүй. Би ганц 2 салбарын орж тийм үү те. байсан харагч ялгаж байгаа шиг байлаа. Гэтэ ямар ч байсан би тэр доор сая түрүүн тэр доор ороод л айгу бахархлаа. Баярлсан. Яа тэгэхээр одоо гин нөгөө хүн чинь штэ те. Би яагаад ингэж энэ хогоо багасгая гэж бодоод тэгэхээр ингээд би нэг зураг харж байсан байхгүй фэйсбүүк дээр л ирсэн ингээд янз янзын ингээд далайн эрэг дээр одоо амтны мөрн уул мөрнөд гарсан те ингээд хүний мөргсөн чи хог байсан байхгүй тий. Тэг ингээд бодохоор дэлхийн ертөнцийн ингээд амьдарч байгаа юуг бодохоор хамгийн одоо орчин тойрноо бохирдуулдаг те одоо хамгийн эзэрлэн төрөмгийлэгч юм эсвэл ингээд хийж байгаа бүх юм дандаа нэг байгальд хортой юм идэг ганц л ямтан байгаад байгаа хэрэг тэрний хүн болж тараад байгаа хэрэг. Тийм болохоор би ядаж байгальд ингээд одоо үлдээж байгаа мөрөө өөрийнхөө мөрийг багасгая гэдэг үднэс би бас байгалийн одоо тийм хог аяглаа багасгах юмсан гэж боддог гэсэн. Хоёрт нь болохоор угаасаа энэ чинь ахуй шүү дээ бидний өөрсдийн нэг тийм бид нар ингээд баг байхад одоо одоогийн хоттой ч юм уу эсвэл одоо хөдөө орон нутгийн тэртэй харьцуулахад бол хог харьцангуй багасан шүү дээ. Тэгээ байгалийн тэр сайхны гоё мэдэрдэг. Тэр ингээд хөдөө ингээл явж байгаа одоо орчин цаг чинь хөлтөө хүн болгон л одоо унаатай тэрхтэй шин. Тэгэл ингээл нэг сайхан байлаа газар очиод нэг нүдэн тарах юу ингээл хог тий. Тэгэд энэ яагаад биднэрт ингээд энэ суучаа гэд бас амар эмзэглүүлдэг байхгүй. Уул нь бол монголчууд өөрсдөө уулна зөв миний бодлоор тий уул нь бол тэр нүүдэлчин ахуй соёлд нь бол тэр нь алидийн шингэсэн маа шүү дээ. Анханасаа тэр байгальд бүр ингээд нэг байгаль хамгаалах бүр ингээд юм аман соёлтой одоо гин бүр тусдаа соёлтой тэр нь бүр ингээд өөрсдөд нь өвлөгдсөн. Зөвхөн нэг хэсэг нь хэд одоо гин гол нуурын эрэг дээр одоо ойрхон буудгүй ч юм эсвэл ус руугаа янз бүрийн цагаан эдэний юм хийдгүү те тэрний хувьд одоо бизнес юмс болдгүй юм. Энэ ингээд бүр аман соёлоор ингээд уулна бүр явцсан. Нүүж буухтаа хүртээ одоо нүүхтэй хүртлээр бууцаа цэвэрлээд явцдаг гэсэн ийм сайхан уламжлалтай арт түмэн одоо ингээд орчин цагийн шин цагийн энэ үдийд ингээ ирэхээр бас харамсмаар санагдаж байгаа байхгүй хаач харсан сэнтгэл эзэмзүүлмээр тэгэхээр бас бид нэр энэ юуг одоо энэ хог хайдаг одоо энэ соёл гэдэг энэ нэг хинэггүй энэ нэг байдлыг одоо өөрчлөхгүй л миний нүдний газрын зураг харагдаад байна л да. Бид нэр те ийм том одоо газар нутгаар бид нэр одоо дэлхийд 18 гэлөөдөө ус одоо газар нутгийнхаа талбайгаар ордог хэрний цөөхөн хүн амтай дуртай хүн болгон хог хаяад байх юм бол яах юм бэ энэ байгаль чинь. Тэгэхээр чи ер нь бол анханасаа ингээд багасаа л ер нь бол хүн тэгэл багасаа л яаж өснө орчиндөө яаж өснө яг тэрүүгэл идэм билээ л те. Би шил Багдад одоо нөгөө манайх гэр бүлэрээ байнга нөгөө хөдөө гадаа явдаг. Тэгээд байгалийн сайхныг үзээд хараа тий ингээд хайрлаад тий ингээ одоо гэр бүлийн одоо юун дээр ингээд хог хайж болохгүй тэгэж болохгүйгээ ячхаар чи хог ингээд зүгээр гудамж нь хаян гэж тийм бодогдохгүй байхгүй. Хаяхаар ингээ хүн хараа загнах юм шиг санагдаа тий. Харин ч баг одоо юу гэх юм тийм авчих гад тийм ихтэй болчихж байгаа байхгүй. Яг ерөөхдөө одоо ингэдэг л дээ энэ манай монголчуудын сэтгэлгээнд л байгаа гэж би бол хараад идэв. Ягаад тэгэхээр манайх ярьдаг шүү дээ. Монголдо ажиллахдаа сайн ажиллаж чадахгүй гадагшаа гараад ажиллахаар яг тэр улсынхаа соёлыг дагаал ингээд ажилдаг гэж ярьдаг шүү дээ. Яг цагийг барайл ингээд ажилдаг гэдэг шиг. Аль нэг одоо Европын оронд очлоо. Яг тэнцэн манайхан бол шүлсэж хаяхгүй шүү дээ. Тэгэхэд Монголд орж ингүүтээ онгоцноос буунгуудаа бараг шүлсээ хаях ч гэдэг юм. Иймэрхүү одоо тэгэхээр нэгсэндээ тэр байгаа орчин биднээс нөгөө дадлж гэдэг юм уу? Ингэсэн чи яа тийм гэдэг бас тодорхой хэмжээний хууль дүрмж байдаг юм уу? Бас би бинээс одоо энэ жаргалаа хог хийчих юм чи би айсан чи яа тийм гэдэг нэг даган дуурайх ч байдаг юм уу? Бас дээрээс саяны хэлж байгаа нөгөө багаас нь сургасан хүмүүжил гэж байна те. Тэгээ өмнө нь яагаад тэр хог хаягдлын баг байсан гэхээр бас нөгөө биднээс нөгөө өвлөж ирсэн соёл бас сурж ирсэн. Одоо бол харьцангуй жоохон задгаараад тиймэрхүү зүйлүүд анзаарагдаад идэм болов уу гэж бодоод идэх миний хувьд. Гэхдээ бас тодорхой хэмжээнд одоо сая ярьж ингээд янз бүрийн группүүд байна, хүмүүс нэгдэж нийлж байна, хувь хүн ч гэсэн өөрөө хичээгээд ингээд за энэ хогоо ингээд тгий гэсэн юм байна. Одоо зарим газрууд бол хогийг ингээд ангилж хаяж хийж байна. Тэгтэл манайхан бас яг бүрэн сураг байгаа шүү дээ. Ангилж хаягээд ингээд нөгөө хогийн савыг ингээд юугаар нь зургийг хүртэл зураад ингээд тавьсан багт хамаагүй л тийшээ. Яг ямар ч сан гудамжинд хайдгүй маа гэхэд тийш нь хийн дихтэй бас ангиллахгүй байгаа тохиолдол их байгаад байна л да. Тэгэхээр наа ч юм биш үү? Яалчгүй одоо гин цэвэр сэтгэлээр бол энэ явахгүй байхгүй юу? Нэгэнт одоо ингээд ийм дадал үүсэхгүй те одоо гин ийм за
зан үйл үүсэхгүй бол энэ чинь эдийн засгийн хөшүүрэгтэй холбоо зур аргагүй байхгүй юу? Нэг бол төрийн жаргалан хэлдгээр хэмжээний өндөр хэмжээгээр торгож кармантай ярьдаг, эсвэл урамшуулдаг. Тэгэхээр хүн ер нь бол торгохгүй тэхгүй гэж айжсанд орол урамшуул олгогдоод ингээд нөгөө мөнгө тодорхой хэмжээний мөнгөн ингээд ийм одоо өөрийг нь урамшуулахар хүн илүү тэрнээс нөгөө итгэвчж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ одоо сүүлийн үед ч гэсэн ер нь бол яваад байгаа хог гэдэг бол ерөөсөө ялгах юм бол одоо баялаг болдох зүйл байхгүй. Энд чинь дахин эргэлтэнд оруулах юм бол эдийн засгийн одоо жишээл тийм болохоор ер нь бол энэ хог битгий хай гэд байгаа одоо хогоо битгий хаяач энэ хогийг бас хогны энэ юг менежмент хийхэд бол гол нь бол энэ мөнгөний юуны урамшуул гэж би бол хардаг байхгүй. Тэхээс ураарахгүй. Хөшүүргэл юм л да тий. Нэг гэсэн тэр хүмүүсийг хог хаяхгүй байлга. Одоо жаргалан анх түрүү ярьжсэн юм л да ингээд Facebook дээр ч янз бүрийн ийм одоо хүмүүсийг урайлсан тийм одоо постууд их оруулдгаа гэж нь яг бас өөрийн ч нэг багийн хүмүүжил гэж нэг юм байна тий. Сая бас гэр бүлэр ингээ аялаа явахад ингээ сурсан дадлал зуршил хүмүүжил гэр бүлийн хүмүүжил гэж байна. Тэгээд ер нь хэдийнээс бас ахаад за өөрийн хүмүүжлийг бусдад одоо бас ингэж түгээе. Бас дээрэс нь мэдээж тодорхой хэмжээнд нэг дадлага туршлага бус хоримтлуулсан мэдээлэл гэж бас байгаа шүү дээ тий. Тэгээ энэ хогийг ингэчүүл ийм болчдгийн. Тэр хогийг ингэчүүл ингэчдгийн. Ингүүл ийм болдог, баялаг болдог гэдэг талаас нэгээд бас хүмүүст хуваалцчих гэсэн бэ. Яг энэ тий тэрмүү хогийг тий гэдэг шиг. За нэг сүүлийн 2 жил бол бүр яг идэвхтэй ингээд өөрөө их шеэрлдэг. Одоо гин бичдэг тий. Тэгээд ерөөхдөө би туршлагаа бичдэг байхгүй. Тэгэл тэр нь л одоо жишээ манай зарлалт жишээ хөрсөн юм шиг байна л да. Зүгээр хийдими ингэж нэг яахгүйгээр одоо зүгээр халаглаад гэдэг юм эсвэл зүгээр нэг шеэр хийхгүйгээр би энийг ингээд хийгээд үтсэн чинь шид бишээ. Энийг шидэж болдог хүмүүс байгаа юм байна. Тэн дээр нь айш шүү гэд би бол өөрөө зүгээр гүүр болж ингэж бодож байгаа байхгүй. Жишээл Монгол биш юм ихэн Улаанбаатар хотод хамгийн сайн хогны одоо 2 дахь түүхий одоо хүлээж авдаг газар бол Төвшин сайхан гэдэг төв байна л да. Тэр төв жишээлбэл тэр бол дарихийн одоо уул зур дээр байдаг. Одоо сансрангологийн зэшээ. Тэр төв бол маш олон төрлийн юм авдаг байхгүй юу? Би миний бүр мэдхгүй юмнуудыг бүр авдгийг би анх мэдээ жишээлэл шүү дээ. Газ одоо ахуй хэрэглээний газ шүү дээ. Газ хэрэгэлцэн одоо нэг жоохон муу нэртэй болчихлоо. Одоо ахуй хэрэглээний бутан сав гэдэг шүү дээ. Одоо нөгөө газын плетинг хийдэг. Тэрийг шилэл тэд нэр эрмэгэн цэвэрхэн тэгээд нөгөө таглаад байгаа юм 50 төгрөгөөр авдаг байгаа байхгүй юу? 50 гэсэн баха 50 байсан баха. Тэгээ би бүр гайхсан байхгүй. Тэгээд авдсан мэн гэж одоо би өөрөө цуглуулж байгаа. Тэгээ тэрний зургийг аваад би яг нөгөө сошиал юм дээр би яа тавьж нэгт ингээд хүн ингээд өөр миний найзууд эргэн тойрны улсууд ингээд мэдээсэй гэж үүднээс би тавьж байгаа. Хоёрт нь болохоор яг би ингээд өөртөө тийм эн чинь нэг бодлын фэйсбુક чинь өдрийн тэмдэг шиг шүү дээ. Өөр хүн тоохгүй уншихгүй байж болно. Дараа нь тэр чинь ингээд надад өөрт мэл би ингээд яасан шүү дээ гэж бодож байгаа байхгүй. Тэгээ би тэрийг ингээд хүмүүс мэдээсэй гэж бодоод ингээд би зургийг аваад тавьсан чинь миний төсөөлөхөөр 200 гаруй хүнд ингээд шеэрлэгдсэн байхгүй. Миний өргөн тойрноос гадна тэр чинь ингээд тийм. Тэгэхээр одоо ийм нөгөө жоохон амьдралд ойрхон юм хогны менежмент юу байгаа хүмүүс илүү хүрээд ташаа. Тэгээ тэр төвшин сайхан төв бол маш олон янз юм аа. Бүр хуучин машин тий одоо яасан задлаж мадлал ахуулгаас тэгэл одоо сангийн одоо янз бүрийн юу холбооснууд гэдэг шүү дээ. Тэрийг хүртэл авдаг юм бил хайш гээд түлхүүр аавна. Түлхүүрээ хаях шаардлага байхгүй. Одоо хуучин юу байх юм бол хиллээл авчдаг, грамлаа авчдаг. Тэгэл одоо хогийг бол маш олон янзаар одоо ангилдаг л да тахир дурдгийг бол одоо жишээлбэл энэ ундааны сав байлаа гэж бодоход ундааны энэ цэгтэйг бол энэ пэт гэдэг одоо сав гэж байгаа байхгүй юу. Энэ бол нэг л удаа хэрэглэгдэх юм байгаа байхгүй. Энэ яа тэгэхээр анх үйлдвэрт орохтол шууд ингээд халуунаар үлээгдээд гараад яадаг. Тэгээ энэ жишээлбэл ингээ манайхан энийг бол дахин ашиглаад байдаг шин. Энэ дахин ашиглаж болохгүй зүйл байхгүй. Дотор нь халуун юм хийжлэхгүй дахин ашиглаж ер нь бол болохгүй. Манайхан шил энийг хэрэглээ одоохондоо мэдэхгүй баа шүү дээ. Тэр хэр бараг мэдэхгүй те. Иймэрхүү цэгтэй ерөнхийдөө хүмүүс эсвэл нэг бол энэ доор нь пэд гэдэг. Яралтай юм цэгтэй. Яа цэг үс чинь хэр нөгөө шууд ингээ үйлдвэрээс гаргахтаа хевлээд гаргаж байгаа болохоор тийм байгаа байхгүй юу? Яралтай цэггүй нь яа. Яралтай цэггүй бас өөр юм байна л да. Жишээлбэл танаад энэ лав STP яхаа те. Тийм ба. Энэ шилэл зөөлөн юу байгаа байхгүй юу? Манай антризийн савыг барьсан сууж байна. Ер нь бол
би тэгж бодож жаргалаа танах үйл ажиллагаагаа сайн бусдад сайн сурчлах хэрэгтэй мэлээ. Яа тэгэхээр шин цагийн залуучууд те одоо жишээл мэдрийн үе ч юм уу биднээс доош үеийн хүмүүс болохоор ямар нэгэн бараа бүтээгдэхүүнийг сонгохдоо тэр одоо алдартай нэртэйдээ биш тэрний одоо нийгмийн хариуцлага хэр өөрдгийн одоо тэр одоо ийм тойрог бизнес гэж яддаг шүү дээ. Сайкл бизнес гэж байд юм байна л да. Одоо нэгээс нөгөөрөө байнгын өмнө хувиргаж идэг те. Тийм бизнес эрхэлдэг байгаль дээлтэйг нь илүү хардаг болсон байгаа хгүй. Би жишээлбэл юм хөдлөж авахта ер нь илүү тэр байгууллагын өөрийнх нь тэр нийгмийн хариуцлага нь дээрэс нь тэр компани соёл гэж яддаг шүү дээ. Тэр соёл нь хэрийн тэгээд нийгэм үзүүлж байгаа нөлөө нь хэрийн гэдгээс нь хамаарч би худалдаа авалт хийдэг байхгүй юу. Жишээлбэл танах жишээл энийг ингээ олон хүмүүсээр танилцуулах хэрэгтэй байна л да. Тэ? Жишээлбэл ингээ би бол энийг саяхан л орж ирэл би мэдлээ юм антифриз ингээ өөртөө ингээ үйлдвэрлэдэг юм байна. Тэгээд энэ саунд жишээлбэл өөртөө энд байдгийг бэлдсэн одоо хийдэг юм байна те. Тэр чинь ингээл үйлдвэрлэл явж байгаа байхгүй юу. Жишээлбэл энэ ингээд байлаа гэхэд энэ бол HDP гэдэг ийм төрлийн сав баггүй юу? Энэ болохоор энэ дундуураа энэ зураас та хооронд нь зөөлөн юуг ингээд зөөлөн ийм пластикийг ингээд нийлүүлээд наацсан гэсэн үг баггүй юу? Тэгээ энэ жишээлбэл илүү их зөөлөн ийм юутай. Тэгээд айгүй сони юм би сонсч байсан хүнээс одоо ингээд нөгөө энэ сонирхол нэгтэй хүмүүстэй явж исэн чинь Монголд энэний дутагдлалд орсон. Одоо ийм үйлдвэр байдаг. Би яг нэрийг сайн мэдэхгүй байна. Сан оргиолөө аль нэлээ. Би дараа хэлж үзье. Тэгээд эдгээр ингээ зөөлөн юу авах гэхээр гаднаас худалдаж авдаг гэж байгаа юм. Үйлдвэрийн түүхийдэд. Тий. Олдохгүй. Энд нь ордог тэр нэг пластик нэгдэггүй. Гэх мэтлээ. Тэгэхээр хог гэдэг зүйл бол зарим нэг хүмүүс зүгээр хог гэж нүдэнд харагдвал зарим нэг хүмүүс нь түүхийд болоо түүхийдийн дутагдaltaар байдаг байхгүй. Тэгээ бас яг саний ярьж байгаа дээрс нэг санаа бас төрж байна л да. Яг ийм зөв одоо менежментээр ажиллаж байгаа одоо энэ зүйлийг эргэн өөрөө дэмжиж тэрийг сонгож хэрэглэх юм бол өөрөө ч нэгсэндээ байгаль дээлтэй зүйл төр хөрөнгө оруулж байна. Нөгөө тэр байгаль дээлтэй зүйлийг хийж дэмжиж одоо тэр чиглэл рүү ажиллаж байгаа одоо хувь хүн байгууллагыг бас дэмжиж байна. Тэгээд ингээд хэрвээ бид нар өөрсдөө тэрийг залуучууд ингээд сонгоод хэрэглээд тэр тал руугаа явах юм бол нөгөө бусад одоо тэгж хэрэглэдэггүй тийм хийдэггүй компаниуд бид нар ингэхгүй бол болохгүй юм байна. Ягаад тэр нийтийн массын хандлага ийм болчлоо. Тийм болохоор бид нар ингэх ёстой байна гэдэг бас нэг тэр чиглэл рүүгээ орох бас нэг юу чиг нь болж өгч байх юм байна л да. Тэгээ сая ярьжсэн юм дээрс ч одоо яг Facebook дээр өөрөө чинь тавьжсэн юмнуудыг бол би бол хараагүй учраас мэдэхгүй байна. Одоо бидний сонсож байгаа хүмүүс бол Facebook-ээр үзэхгүй учраас мэдэхгүй. Яг Facebook дээр тавьжсэн одоо юу гэдгийг яг нэг амьд жишээ ч хийдэг юм уу? Тийм зүйлээс нэг ярьж өгөөч. Яг одоо хүнд хэрэгтэй сонсоод тийм биш тэгээд ойлгоод авчаар. Юу хогоо ангилах шүү дээ тийм юу юм бэлээ. Хүмүүс ямар байдгийг мэдэхгүй байна. Хог ангилна гэдэг бол дадал тэгээд амар ууггүй байх хэрэгтэй байхгүй. Би бол ингээ нэг хэсэг хогоо ингээл итгэвтэйгээр ингээл ангилж байгаа л тэгэл тэр чинь ингээл яалчгүй нэг балконо тэр чигээр нь одоо хогны жижигхэн ангилтын юу болгочих байгаа байхгүй юу. Тэгэл тэр чинь ингээл өсөөл том болоод одоо гинээгөө хэрэгэл болно. Тэгэл яхаар гэр бүлийнхэн ихэндээ яхаа жоохон яаж хог цуглуулаад наадгаа гаргаж хаяаж тэгээс ингээс гээл тэгэл хаяа тэнд нь шантраал хаяа гаргаал хайчдаг те. Тэгэл дахиад ийсэн эн чинь надад ингэж би одоо ийм хогоо ингэж ангилах дадалтай боллоо би бас айгу удсан байхгүй жил гарна юм баг 2 жил болсон баг. Тэгэл тийм дадал болохын тулд тэгэл дунд нь тэгэл нөгөө яа тэгэхээр эн чинь нөгөө тусдаа юм юу ахгүй те одоо гадныхан шиг тусдаа юм хог ангилдаг самнууд нь байхгүй. Тэгээ тэрийг нь авдаг тээврийн тийм логистик юм байхгүй. Өөрөө тэрийгээ сайн дураараа зөвлүүлээд өөрөө тэрийгээ аваачиж өгдөг болохоор бас жижиг юм чинь байн гүгөөд очиж өгч чадахгүй шүү дээ тэр чинь цаг бололцоо одоо юу гэдэг зайтай майтай байдаг гэсэн болоод тийм болохоор жоохон хэцүү байдаг гэсэн юм. Тэг яг дадалтай болоод ирсэн. Тэгээд одоо жишээ би сая дөрөнд орсон тэр хогоо багасгах гэдэг группийн хүмүүс тэр чинь нөгөө ингээл хэрэгцэн байгаа болохоо хүмүүс ингээл тэр группт бол айгүй олуулаад ингээл нэгдэл тэгэл ингээл бүгдээрээ ангилж хэлжсэн энийг авах хүн байна уу?
тээвэрлээ тавьчих юм байна уу? Тим хүн хэрэгтэй байна гэж хаад тэднэрээс яалчгүй ийм тээврийн одоо хог цуглуулж авдаг тийм үйлчилгээ гарсан байхгүй. Тэр нь царцаа ногоон гэдэг нэртэй. Тэднэр нь болохоор бас гоё. Тийм тэр группээс гарч ирсэн. Тэр группийг ингээл бизнесийн ингээд шинэ юм гарч иж байгаа байхгүй. Хэрэгцээ байгаа газар зайлшгүй ямар нэг юм л үүсэж таарч байгаа шүү дээ. Тэгээ тэр царцаанаа уншил ингээд ухаалаг одоо технологи ашиглаад интернет чат боксоор ингээд захиалга аваад тэгээ тогтсон өдөр дүүрэгт хурж ирдэг. Тэгээ авдаг. А яг энэ бол одоохондоо бид нар бол хогоо одоо англиад өгтөө бид нар мөнгө төлж өгч байгаа. Тэр нь болохоор нөгөө тэр машины тээврийн зардал нөгч байгаа. А хожмоо бол яг бид нар өөртөө мөнгө авдаг болох байх. А одоохондоо л зүгээр ирээд ясна өгч байгаа одоо ирж авч байгаад нь бид нар мөнгө төлдөг байхгүй. Гэхдээ тэр нь бол 5 байна 10,000 төгрөг байдаг байхгүй. Сард 5,000 төлөөл өөрийнхөө цуглуулсан хогнуудыг одоо ангилсан хогнуудаа өгөө болох нь шүү дээ. Гэхдээ ер нь сард нэг хийх болохгүй. Сая одоо тэр групп ч нийтдээ хичнээн хүн байх уу? Оо мэдгүй одоо хийдэг юм бол харах уу? За ер нь харж байгаа хүнд би нэг юм ярих. Яг урд юунд сурж хахад яг миний дипломыг өдөржсэн багш экологийн эрх зүйн хүмүүс байхгүй юу? Тий, Ваншаурэ гэдэг багш байсан. Тэр багш маань бид хоёр юм яриад миний дипломын сэдвийг яриад би бас яг юуг ажилласан тосыг дахин боловсруулах энэ тэрүүгээр нэг юм бичиж ирсэн. Тэгсэн чинь жаргалаа нэг ийм байдаг штэ. Одоо сүүлийн үед нэг ийм чиглэлийн бохирдол үүсэж байна. Тэр юу гэхээр тээврийг дагсан одоо хүргэлт түгээлтийг дагсан ийм бохирдол үүсэж байна. Жишээ нь бид нар хятад бол койдыг гэж ярьдیں۔ Манайхаар бол түргэн шуудан байхгүй юу? Түргэн шуудан гар ирж байгаа юмнууд зарим нь хагарах юм байгаа. Зарим нь хайлчвал болохгүй юм байгаа. Зарим нь хөлдчүүл болохгүй юм байгаа тий. Тэр болгоно ингээ зориулаад зөөлөвч, дулаалга, хөөсөнцөр тэгээ нөгөө кардон цаас, скотч гэдэг тэр тим төрлийн бохирдол үүссэн. Энэ чиглэлээр судалж үйл ажиллагаа явуулбал маш том зах зээл биш үү гэж. Тэнгүүд бүр бохирдол яриад тэгсэн чинь бүр дуу чимээний бохирдлын тухай ярьж байгаа байхгүй юу? Гадаа барилга барьж байгаа энэ машин явж байгаа машин замын хажууд амьдарч байгаа улсууд бол дуу чимээний бохирдол асар ихээр өртдөгөө. Тэр бохирдол ирүүл ингээд бүх чиглэлээр нэрж болтой шүү жаргалаа гэж надад хэлж ирсэн л дээ. Тэгэхээр яг одоо бол Монголд энэ койди буюу хурдан шуудан дөнгөж хөгжиж эхэлж чинь тэрийг дагсан бас бохирдол үүсэж байгаа. Одоо чинь манай дээр бараа бүтээгдэхүүн эрэхтэй цаас арцгаар их хвчлэн ингээл скотч утсан гадуурн шуудаанд хийсэн ч юм ингээл ирдгэлтэй тэрийг би яг одоо зүгээр шууд цаас арцгнуудаа англиад би нэг амбал үе гэдэг. За. Тэгэхдээ одоо би тэндээс мөнгө олно гэж юус бодохгүй байгаа. Харин энэ үхэнд харин өгнө. Тэгээ би нэлээд болцсон. Одоо нэг жижиг нэг нойлын өрөө дүүрэхээр болцсон байгаа. За яг энэ чи алт болно гэл. Тэгээд гэхдээ би тэрнээс ашиг гарахгүй. Магадгүй би өөрөө хүргэж өгч магадгүй. Эсвэл хурж ирээд авна гэвэл бүр сайн байна те. Гихмшлээ саяны тосноос ахвал биднээс гарч байгаа юу байна? Лаа зүүн юм бүгднийг л өхийг хичээж ингэж ажиллаж байгаа байхгүй. Тэгээд түрүүн бас яажсэн нөгөө манай 10 жилийн ангийн төвшин гэдэг нэг залуу дээ. Манай найз. Бид нар сахал төвшөө гэдэгтэй. Сахал төвшөөгийн өвөө нь бас их мундаг хүмүүс гант гээд. Их мундаг хүмүүс тэр бидрийг баг бах жоохон одоо нэг 3 4 дугаар ангид байлоо. Тэгэд тэгж хэлжсэн байгаа хгүй манай өнд төвшөөд. За минийхөө. Одоо энэ гудамжаар хөглөрж байгаа хогийг сайн хараад тав. Энэ бол хог биш шүү. Энэ бол алт. Алт. Энийг баруунд дахин боловсруулж байна. Тэрүүгээрээ баяжсан компаниуд байна. Тэр энэ бол уул нь алтын байгаа шүү дээ гэж. Бүр тэр дээр бид нар жоохон бахт ярьжсэн байгаа байхгүй. Тий. Ганцхан юм ярьчлаа байхгүй. За хэдэн хүнтэй болж сарав? 21,000. 21,000. За энэ бол тэр группт байдаг хүмүүс юм тийм үү? Нэгсэндээ бүр зорио тэр группт ороод ингээд одоо хоггүй болгоё, хогоо инги тгий зэгцлээ бас эко бай гэдэг юм дээр бас зорж байна. Яг группт ороогүй бас ингээд юм боддог хүмүүс байгаа. Боддог хэрнээ хийдгүү хүмүүс байгаа. Одоо нөгөө дадал болоогүй гэсэн үг шүү дээ, тэ? Юм янзалдаггүй. Тэнгүүтээ одоо ер нь бол яг нэг хүн болгоны сэтгэхүйд хог хаяхгүй. Хог хаях муу. Хогийг бас ингэж одоо дахин боловсруулж болноо. Энэ байгаль экологт болон хүмүүсийн эрүүл мэндэд муу гэдгийг мэдээд байгаа мөртлөө тэрийг хийдгүү нөө нэг ингээ хэрэгжүүлдэг үйл хэрэг болгодог бол хүмүүс бас их байгаад байна л да. Энэ чиглэл рүү бас одоо нэг өсөндөө өөрөө ч одоо хувь хүний хувьд одоо иргэний хувьд бас хүмүүс тийм тарааж байна. Одоо автгийн компанийн хувьд бол бас адилхан энэ чиглэл рүү бусдыгаа бас урайлж ингэж ажиллаж байгаа л гэж харж байгаа л да. Тэгээд ер нь тэр хүмүүсийн
одоо сэтгхүүг өөрчлөх гэх юм уу, сэтгхүүг одоо чиглүүлэх гэх юм уу. Энэ тал дээр энэ яг яаж ажиллавал ирнэ бас хүмүүст илүү ойрхон тусах. Одоо биднээс бол хилдэг шүү дээ. Хогийн савндаа хий, ялгаж хий. Ингээд зүгээр хилээд хайчдаг. Бүр яг тийм болгодог болгохын тулд шүү дээ. Тэ нэг гэсэн дөө. Яг шүү дээ. Би тэгж бодсон. Яг одоо ч манай Монголд хог боловсруулах яг том хэмжээний үйлдвэр авахгүй ихэн одоо хүртэл жоохон эсхийн одоо түрүүний хийсэн компаниуд боловсруулад өснөний толгой болж байгаа. Болж байгаа баг манад одоо 4-5 цэг байгаа шүү дээ. Хамгийн одоо мэдгэн улаанчлуудын хогийн цэг байгаа шүү дээ. Тэнд ер нь л хүн очиж үзэх хэрэгтэй байхгүй. Ер нь ямар нэгэн яг одоо жишээл сүүлд юуных цагдаагийн ерөнхий газраас ийм шинэ ийм хөдөлгөөн өрнөж байгаа юм л л дээ. Хогоор бүү хорол гэдэг аян. Тэр бол үнэхээр одоо нөгөө бүр ингээд толгой дайтанд орохоор тийм юу нөлөөллийн тийм болж илээ. Тэгэд хүмүүс ч нөгөө ингээ яриад хахаар тэрийг мэдгүй яг бодтоор нөгөө 1000 хэлэхээр нэг үзэгдэг чинь яг хэрэгтэй байхгүй. Тэгэхээр очиж үзэх хэрэгтэй. Тэгээ яг ингээ нүдэн дээр хүн яг харахаар тэгээ бид нар юу хийж вэ гэж боддохоор ах. Тэгэхээр ямар нэг юм хийхсэн ер нь бол нөгөө ингээд хилээл байжсэн дараа л өөрөөсөө яг ингээ оролцоод хийгээ дунд нь ороод таньж мэдх юм бол илүү хүртээмжтэй байна гэж би бодож байгаа байхгүй. Жишээлбэл за яг би нөгөө ганцаар нэг группийг яриад байна л да хогоо баас гэдэг. Тэрнээс гад маш олон групп ба. Тэгээ түрүүний ярьсан тэр холбоо бол бүр илүү том өргөн хүрээнд бүр томоор ажилладаг. Дээрээс нь нөгөө сэтгүүлч бүжин лам гэдэг бүжээ гэдэг шүү дээ. Тэр эмэгтэй болохоор тэр сэтгүүлч болохоор уул нь бол ТV-сээр сайн мэддэг гэсэн шүү дээ. Нэг эрен сурвалжлах гээл янз бүр юм хийгээд гэсэн. Тэр эмэгтэй нэг одоогийн энэ хогны тухай нэг нэвтрүүлэг хийгээд тэгээд ер нь бол хогны асуудал ямар одоо төвшөнд байгаа гэдгийг ер нь бол мэдээд тэгээ ерөөсө бүр хогны талаар хог руу илүү анхаарлаа хандуулаа. Одоо гялгаруудгүй Монгол гэдэг тийм төрөмс байгууллагатай юм байхгүй. Тэгээд би тэр их чинь хийж байгаа юуг бол одоо зорилтод бүлгийг нь бол үнэхээр зөв бүлгээ сонгосон мэн гэж би бодож байгаа. Тэр их ч болохоор бүх 10 жилийн одоо сургууль те нэгтэй сургууль одоо нөгөө бага сургууль одоо юу тийм боловсролын яг нөгөө хүүхдүүд илүү зориулсан тийм сургалтууд явдаг. Яг албан байгуул янз бүрийн хүмүүс явуулдаг л. Гэхдээ илүү хүүхдүүдэд залуучууд руу хандаж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр чи нөгөө айл болох тэр бага наснаасаа энэ хог хаягдлын тухай энэ одоо аюул одоо юу гин бид нэр ер нь юу бүтээгээд байна вэ гэд юу гаргаад юу үлдэрлээд байна гэдгийг мэдх юм бол тэр хүмүүс чинь одоогийн бидний үе чинь биднээс дээш үеийн шиг ингэж арай байгальд ийм хамаа намайг хандуулах байхгүй. Ер нь яг тийм л юм л да. Одоо сая хэлж байна. Улаанчлуудын хогийн цэг рүү очиод үзэж штэ тий. Хүмүүс очихгүй. Яг нэг үг гэхэд нэрээ. Тийгээд одоо өнөөдрийнхөө ажлыг яа гэж хаад юу улаанчлуудын хогийн цэг рүү очих юм бэ? Хүн яг тэгж л бодно яг нэг үг гэхэд. Яг зориод очие гэж байгаа юм бол цөөхөн. Тэгэхээр яг нэгсэндээ 10 жилийн боловсрол руу хүүхд багаас нь төлөвшүүлэх тэр болгоныг суулгах шаардлагатай л болоод байгаа. Би бас тэгж хараад байна л да. Одоогийн дан ингээ хуурай аюугаар биш. Одоогийн тэг ингээл нэг самбар дээр гаргаал ч юм уу танхимын сургууль биш те. Тэр нь яг тийм практик байх хэрэгтэй байхгүй юу? Хүүхдүүд өөрсдөө хогоо ангилдаг ч юм уу. Тэгээ тэрийг ингээд цуглуулсан тодорхой хэмжээнд цуглуулсан хогоо авчиж тахир авдаг төвд авчиж өгөөд тэгээд ингээд нэг ийм тэр нь яг ийм амьтай байж хүн чинь энийг юм. Гэхдээ ер нь бол ингээ хог ингээ цуглуулгаар шүү дээ те. Хогоо ингээ англиа ялахаар хүн ямар их юм хэрэглэдгийг мэддэг байхгүй ер нь бол хэрэглээгээ бас цугларсан хогоосоо ер нь бол хэрэглээгээ эргээд харж авдаг. Юу хамгийн хотлож аваад байна те. Юунд мөнгө өрөөд байна гэдэг нэг бодлоос харцдаг байхгүй тий. Тэгээд би юу бараг хагас жил хогоо балкон дээр одоо ялгаад цуглуулсан. Тэгээ амар их болоод тэгээ миний хамгийн хэрэгэлсэн юу бол ерөөсөө гялгар уутнууд гэсэн. Бараг гялгар уут маань одоо энэ цэнхэр баргийн сандлын хэмжээтэй ер нь тийм өндөр уут 4 ширхэг болсон. Тийм их дүүрсэн. Тэгээ дараа нь нилэн жигч байгаа шүү дээ. Тийм нилэн жигч байгаа шүү дээ тэр чинь. Тэгээ дараа нь ундааны сав орж байгаа. Тэгээд нэг удаагийн хоолны сав. Одоо шилэл нөгөө янз бүр нэг удаагийн хоолны сав өндгөний сав байдаг шүү дээ. Тэр бас дахин боловсруулдаг байхгүй юу? Тэгтээ хамгийн зөв арга бол аль болох хог л гаргахгүй байх штэ. Одоо эсвэл өөр байгаль шингэцдэг сав баглаа бодолтой бол бас тэрийг сонгочих хэрэгтэй те. Эсвэл өөр шингэнэ гэж байхгүй. Зүгээр тэр л жоохон sorry үгүй юу. Сэтгэлийг бодлоо жоохон яаж байгаа байхгүй ингээд. Тэр өндөрний
Зүгээр цаасан сав байгаа штэ кардон ч юм уу. Тэр нэг 2 жил ч юм уу жил одоо байгальд хэвтгэхэд буцаад уусахгүй юу? Жил мөлийн дотор бол биш ээ. 10 эд 20 эдэн жил мөлийн дараалах. Зүгээр л гялгарууд биш тий. Гялгарууд чинь 400 жил болно штэ. Биш картон. Тийм. Картон гэхдээ жилийн дотор бол арилахгүй. Зүгээр цаасахгүй. Яг нойлын цаас мас жоохон яаж болно л да. Шингэнлээ. Гэтэ одоо ингэ нэг шин Жаргалтаа очоод бүгд гадаа хаях гал үзээд байна уу? Гайгүй бахтаа гэж цаас юм авч байгаа цаас нь хийчих гал байна уу? Гадаа хийчих гал байна уу? Тэр ядгаа штэ тий. Байгаль шингэстэй юм чинь ингээд нэг одоо жимсний нөгөө хальс те одоо янз бүрийн нэг тийм биологийн тийм юмнуудыг хайчигээд байгаль шингэсний хайчдаг шүү дээ. Тэрийг хүртэл ер нь бол дими юм байна гэж үзээд байгаа байхгүй юу. Яа тэгэхээр тэр чинь дандаа гадны импортын жимсүүд байгаа шүү дээ. Импортын жимс болохоор хөрсөнд бас нөгөө арай өөр маягаар одоо яана гэд арай экстрем одоо тий арай нөгөө бүр дээд төвшний хог ангилдаг асуудал тэгж үзээд байгаа байхгүй юу. Бүр ийм юу болохоор тэр газрын хөрсийн өөрийн бүтцийн тий цаашаагаа яхаар шингэхээр эд чинь өөр болох чинь гэж үзээд байгаа байхгүй юу. Бүр цаашаагаа бүр одоо жишээ бид нар болоогүй байгаа л да. Нөгөө нэг юу яадаг одоо энэ дээрс нэг компанид хурцлаа нөгөө жорлонгоо хөрслийгээд юу явж байгаа штэ. Тэрэн дээр ингэдэг юм байлээ жишээ нь. Би яг тэрэн шиг сэтгэл сайн асууад байгаа тий. Тэгэнгүүт яг тэр жорлонгоо хөрслийгээд төслийн жорлон өөрөө нэг тийм хуванцар жорлон байгаа. Тэрэндээ ууц суйрлуулж байгаа. Уут нь био уут гэдэг байгаа. Тэгээд тэрлөөгөө яг одоо бие сайхан засч угаад тэгээд нөгөө тамиргээд шингэнэ хийгээд тэгээд нөгөө үрцмөрцөө хийж байгаа. Тэгээд нөгөө уута баглаад тэдрүүс үржээр авчдаг. Эсвэл яг өөрсдийнх нь нэг тийм хогийн сав шиг нөгөө ялцмаг үүсгдэг юм багш тэрлүүгээ хийчдэг. Тэнгүүд уут нь өөрөө шингэдэг чинь. Тэр уут задарч байгаа. Задардаг уут байх нь. Зарим тохиолдолд арай өөр юм ярихад тухайн цэцгийг нэг тийм цаасан маягийн вар шиг юм суулгах чинь. Газраа юу гэдгийг нэг ганцхан метр ч хүрэхгүй нэг 40 50 см ухаад тэгээд мотор суулгах чинь тэр нь жилд одоо юу гэдэг 6 литр ус сэргэлдэг ч юм уу тийм маш бага ус сэргэлдэг. Тэгээ өөрөө яадаг орчны нөгөө температурын зөрөөгөөр концентрац одоо юу гэдэг лээ. Одоо хөлрөлтийн тэр үсээ тэр ус масаараа өөрийгөө борж байгаа. Сүүлдээ тэр цаасан сав нь уусаад газартаа шингэдэг ч юм. Тийм технологид байгаа байхгүй. Тэгвэл би тийм болов гэж асууж байгаа байхгүй. Тэгээс би хог хаях гайгүй. Багаах. Тийм тиймэрхүү янз янзын альтернатив юунуудыг бол гаргаж л байгаа. Гэхдээ ер нь бол хамгийн зөв шийдэл нь бол хогоо ингээ ангилаад ирэхээр ер нь бол хог баг гаргахыг л гэж боддог болно. Тэгээ одоохондоо жишээлбэл шүү дээ энэ ахуйн энэ хог хаягдлын одоо тэр энэ одоо ингээл ер нь байнга энэ хогны төлөө санаа зовдөг улсууд ингээл ярихаар ахуйн хог хаягдлын 80% бол ер нь бол дахин боловсрол боломжтой гэж байгаа байхгүй юу? Бас тэжүү. Тийм, ер нь бол боломжтой байхгүй. Тэгэхээр одоо энэ түрүүний ярьсан тэр Монголын хог хаягдлын тэр холбоо жишээлбэл уул нь бол том төсөл бодцоод байгаа. Одоо бүр цогц юм ажилтны парк те одоо энэ хог ангилдаг. Тэгээ ер нь бол энэ ландфил гэдэг юу чинь хоцрогдсон зүйл ахгүй. Одоо улаан чулууд тийм улаан чулууд тэгээд нэг нь хаана гэлээ 2 хогны цэг ер нь дүрцэн. Тэгээд biz өнөөдөр саяхан би тэр нөгөө хогоор бүү хорол гэдэг тэр одоо компанид ажлын нэг юу үзлээ л дээ. Видео бичлэг тэр тэгж байгаа. Тэнд байгаа хүн тэгж хэлж байгаа байхгүй. Бид нэр Улаанбаатар монголчууд жилдээ гаргаж байгаа хог нь одоо Шангрила мол шүү дээ. Шангрила молыг 3 дахин өндөрсөнтэй адилхан хэмжээгээр хог бид нар жилдээ гаргаж байгаа. Эзлэхүүн. Тэгээ бид нар тэрийг цөөхөн бүр 1% ч хүрэхгүй л үү дээ. Бид нар дахин боловсруулж байгаа. Аимшигтай хэмжээлтэй тий. За тэгэхээр яг хоёр нь бол бас энэ яагаад энэ эко хог хаягдл гэж яриад нэхэр бас сонсож байгаа залуучуудыг бас нэг бодоосоо тий. Өөрийнхөө яг хийдэг үйлдэл хог хаягддаг. За бүр ялгадаг юм аа гэхэд яаж хайж гин, яаж ин юу хийж гин гэдгээ бас хянаасаа л гэж бас яриад байгаа юм л да. Тэгээ бас бусад компаниуд ч гэсэн, хувь хүн ч гэсэн одоо манай зочинтой адилхан зоосон автокийн компанитай адилхан бас ер нь энэ нөгөө нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бас өөрсдийнхөө энэ дээр бас анхаараасаа л гэж бодоод байгаа. Тэгээ түрүүн бас нөгөө тайрын ярин дээрээс би сонссон л доо. Цэвэр нөгөө нэг юу машин ундаг гэсэн те. Электромашин те. Нөгөө нэг байгаль дээлтэй цахилгаан машин. Өмнө нь ямар машин ундаг гэсэн юм? Өмнө нь зүгээр л бензин хэрэглээ те. Гэхдээ яг хэдэн жилийн өмнө?
хизээс энэ машины хизээс унжин гэж үү? Энэ машины чинь нэг 2 3 жил болж байна уу? Гэхдээ яг энийг бол яг манай аав өөрөө унд юм л да. Nissan Leaf. Яагаад энэ машиныг сонгосон юм? Яг манай аав өөрөө нөгөө бас аль болох минимал амьдрал те одоо байгаль дээлтэй байх боломж энгийн амьдралыг илүү чухалчилдаг илүү өөрийнх нь бас мөрлөг болгодог. Тэгээ хэлсэн чинь одоо энэ Монголд байгаа одоо Monis манай одоо санал тавиад энэ машиныг та ингээд уунаа хэрэглээд бас өөрөө ч бас сонирхоод байсан л да Leaf машиныг. Тэгээ энэ машиныг ингээд хэрэглээд та бас олон дос ингээд түгээгээд бас олон дос таниулаарасай гэд. Тэгээ унж байгаа. Тэгээд энэ электрон машин бол ер нь бол их зүгээр. Гэтэ ер нь л яг нэг өөрөө яг суурин амьдралд зориулсан унаа болохоор одоогоор нэг өөрийнх нь батарейныхын багтаамж ч гэсэн жоохон одоо явах зай бол жоохон лимиттэй нэг 100 одоо энэ жил нэг 120 110 120 км-д бол явцдаг. Тэгээд өвлөөс бусад үйлрэл бол энэ машин шиг сайхан унаа алга, бензин хэрэглэхгүй, одоо уучлаарай, тасмаас л ашиглахгүй. Зүгээр шүү дээ, хамаагүй шүү дээ. Ер нь бол тэр хамаагүй. Тэр ястаа хамаагүй. Тэрэнд ястаа санаа зовдөг шүү дээ. Яг тэгвэл бас эргээд явж автомашинч тэр энэ тасмаас сольж байгаа үйлчлэгээч тэр бүгдлийг хүн амьд байхын тухай энэ байгаль эколог цэвэр байхын төлөөл байх гэж байна. Ерөөсөө хүн амьд үлдэхийн тухай юм ярьж байгаа шүү дээ. Хувц үйлдвэрлэлч тэр хоол хүнс үйлдвэрлэлч тэр автомашин үйлдвэрлэлч тэр амьдралыг яаж урт удаан аз жаргалтай өнгөрөөхөө тийм нийтлээ учраас би бол эсрэг юм гэж бодохгүй шүү. Харин яаж өөртөө ирүүл байх вэ? Тий, алтан дундажийн яаж барих уу гэдэг л байхгүй. Тэгэхээр тэрэн дээр уучлалт өгөх хаа. Тэгээ яг нь бол ингэж яриад байхад нэвт шувтал шингэсэн л хүн байна л да. Одоо нэгсэнд одоо хог хаягдл энэ юмд бол бүр ингэж орцсон байнга энийг өөрийн дадал болгоцсон хэрглэж байгаа унаад хэрэг хүртэл одоо юм ч идэх юм. Бид нар бол тэгж чадаагүй байгаа шүү дээ. Одоо би бол тэгж чадаагүй байгаа юм шүү дээ. Тэр хогийн савраа ингээд нөгөө хогоо жоохон ангилдаг болоод дадалтай болчоор сүулдэ бас жоохон дилемма үүсдэм да. Одоо ингэ зөрчил үүсдэг заяа. Тэрний хагаар ингээд нөгөө хогнуудаа ингээд нөгөө цуглуулад тэг ингээд бүгднийг ингээд ангилчмаар санагдаад яалчгүй Монголд одоо ингэ нөгөө ихэнх юунууд хүмүүсийн хэрэгэлдэг хэрэглэн юунууд холимог байхгүй. Материалууд нь холимог болохоор хайж чадахгүй ингээд энийг хаях уу яах уу гэдэг айгүй их тийм юунд ордог байхгүй. Өмнө нь л зүгээр ингээд хог гэдэг нэг л юунд дээшээ бүгдийг ингээд цуглуул хайждаг. Одоо жишээ манай ингээд цуслангийн одоо аманд тий нэг том ийм нөгөө хогны машины том чиргүүлээд гэх хэрэг тэрэн дүүрхээр ингээ аваа явдаг хүмүүс. Тэгэл тэрний ингээд хажуугаар ингээд явхаар хаяа амар ялгчмаар санагдана. Тэгээд хаяа бас амар сэтгэл өвддөг байхгүй юу? Өмнө нь би ч гэсэн тийш ингээд хамаагүй те ингээд хог юм чи ингээд хайчдаг. Гэсэн чинь цуслан дэдэг ус болохоор нөгөө хотын одоо энэ пүнкерт юм уу хотын нөгөө юу авдаг ус ч болохоор хогоо одоо авдаг. Тэр чинь дандаа хүмүүс гараараа тэр чинь ядгийн штэ хүрдэж барьж авдсан штэ. Тэгээд яхаараа нөгөө улсууд чинь барилгын юм уу эсвэл нөгөө ахуйн хэрэглээний хогонд ордгоог бол хаяа авчдаг аахгүй. Тэгээд тэр нөгөө улсууд өөрсдөө тэр хогоо зөөхөөсөр аргаулдаг. Цуссан дээр бол ямар ч хараа юм л байхгүй. Дураараа хүмүүс бүр ингээ хажуугаар ингээ өнгөрстэй. Янз бүрийн юм хайцсан байдаг аахгүй. Тэгээ ингээд нөгөө юу н хогийнхаа юугаар биш ингээ наан нэг хүн аялаа дараагийн хүн дахиад жоохон ажиллалаа дараагийнх нь ингээ томруулаад тэгээд тэр хогийг хэн яадаг хүн гараар байдаг яг хүн гараар цэвэр улаан гараар рейнж нь хаях рейнж нь томсоол шүү дээ яг хогийн цэг дээрээ биш бас ядаж тэгээд нэг тойрсон хүрээлэлт юм тойргонл тэгээд нөгөө яг шууд газар хайдаг хогны хувьд нөгөө батарейны нэг юу яатсан мэт те батарейны нэг хор хөнөөлөг гоё ярьж өгч бас мэддгөөс зөндөл байгаа шүү дээ. Подкастын ерөнхий ивент итгэгч Автхим компани. Тэр ахуйн батарей одоо энэ хуруун зай тий тэгээ дээрэс нь цаганд ордог одоо бүх төрлийн юмд ордог энэ хавтгай зай утасны батарей энэ бүгдийг ахуйн хогтойгоо ерөөсөй хольж болохгүй. Яа тэгэхээр ганцхан ширхэг батарей 8000 литр ус одоо хордуулах тийм чадвартай тийм их хортой гэж байгаа байхгүй. 8000 литр тий 8 тонн гэсэн үг тий. Тэгээд тийм байгаа хгүй. Тэгээд одоо хүртэл бид нар тэрийг бол ингээ мэдхгүй тий ингээл ахын үед бүр тэр байтгаатай нэг батарейн дуусгаар ингээ ажиллаж байгаад ингээ
Тэр мич хэл билэн дээр Тэ? яаж хуурайшлагтай хэл. Өөдөө би л баг багт бол нөгөө ингэдэг байсан юм. Батраг яаж сэнгэлэх вэ гэхээр одооных шиг юм сэнгэлдэг юм байхгүй шүү дээ. Шороонд булдаг байхгүй юу? Шороонд булаад нөгөө нэг нойтын чигтэй шороонд булаад нэг хэд хонуулахаар батраг цэнийг ордог байхгүй юу? Тэр чинь нэг газрын юмас энерги аваад шүү дээ. Тэгдэл байсан. Тэгээ ер нь бол батраг их хортол гэдэг л дээ. Тэгээд тэр хамгийн гол би яг наанаас юу асуух гэхээр батраг тусад нь хаях хэрэгтэй байх нэ. Ахын огтоо хольцохоор яадаг юм. Ахын огтоо хольчвол тэгэл тэр чинь ялгахдахгүй дээрс нэг хөрсөн тэгээ шингэн гэсэн үг байхгүй юу? Манайхан ч болж байгаа. Хогоо ерөөсөө шатаад гэх юм яа. Тэр шууд ерөөсөө ямар ч ялгалт байхгүй аваачаал тэнцэнэ бологдчихдаг юм. Одоо тийм нөгөө авдаг газрууд байгаа шүү дээ. Нөгөө CU байна. Зөндөө олон газар. Өөр чаанхаа авч байгаа лээ. Ийм арт авч өстэй сүлд. Ийм арт авчлаа, номоо авчлаа. Тэгээд сүүлд би уншсан чинь сансар авчихсан, сансар маркт авчихсан. Тэгээд энэ нөгөө Монголд хамгийн хүргэн хэрэглэгдэн GP батарей юм шиг байна. GP батарейхан өөрсдөө энэ том компани, том юунуудад тийм компаниуд ягаад санал тавиад тэгээ ийм хайрцаг тавиад цуглуулж ах шиг үлээ. Тэгээ энийг бол ерөнхийдөө нийтэн цуглуулж аваад энэ чинь нөгөө аюултай одоохондоо бол бүр Монгол тэр аюултай хог хаягдлыг бүр ярих найтгаа бүр дурсах боломжгүй байгаа байхгүй. Аюултай хог хаягдлыг тусдан зэрийг устгаж байгаа байхгүй. Яаж ус би одоо харин Гадагшаа гаргаж устгадаг баг. Ямар ч байсан контейнер хийж аваад цуглуулж аа. Тэгээд би санамсруу хажууд миний постыг харсан байлгүй те. Ингээд юу хагч гэдэг шүү дээ. Харсан. Амиг бас. За харсан. Тэгсэн араас нь юу ингээд тэгээд шүү дээ. Ингээд би нэг байнга очиж цагаа засуулдаг бас түлхүүрийн дээр ашиглах ах байдаг байхгүй. Тэгээд тэр ахтар би очиад хэлсэн байхгүй. Та ингээд батарейгаа цуглуулж байгаарэ. Тэгээд би тэр чинь нэг газар тусад нь өөр намайг яг тэр ахад тэр санал тавьж чад ганцхан энэ цэнгэг усны төв гэж байдаг зайсан байдаг. Цэнгэг усны нөөцийн төв гэж байдаг байхгүй юу? За тэр бас их гоё байгалаа тэрнлээ очиж үзээрэй. Тэр төрийн бас байгуулга баха. Тэгээд тэн дээр цуглуулж байгаа. Нэг бол энэ төрөний минь ярьсан тэр хог айдлын үндэсний төвийнхэн авч байгаа шүү. Та тэгээд тэргээ байлгаж агаар хэлчихсэн аахгүй. Тэгээд нөгөө би ингээд ажилтаа төрлөө очиж чадахгүй байж ажаад тэгээд саяхан өнгөрсөн лагт би очиад яасан чинь бүр ингээд сэтгэлээр бүр өөрөө нөгөө ингээд цуглуулад тэгээд одоо хүн чинь юу гэх юм те нэг хэлчихээр те хүн чинь ингээд нэг хэлчихээр чинь заагийн аман дээр хэлчихэд хүн зүгээр хэрэгжүүлэхгүй байж болно шүү дээ. Тэхгүйгээр бүр өөрөө яг сэтгэл гаргаа цуглуулаа тэрийг тэгээд өгсөх гэдэг. Яг тэгээд яасан чинь өөрөө тэгжлээ ингээ их олон батарей нэг доор ахаараа бууцсан энэ нэг өдөр. Тийм. Тэр нөгөө зарим батарей дууссан шин заримдаа байж идэм шиг байна л да. Одоо яг нөгөө юм ажилуулах хэмжээнд хүрэхгүй ч гэсэн жоохон өлдөгдөл цэнэгтэй. Тэгээд тэр нь ингээ буудаад тэгээд ингээ тусна юм шил юм төмөр лаазан юм дотор ингээ хийсэн. Тэгээд би ийм артаа төгсөн. Тэгээ ийм арт байгаа CU номин байгаа. Номин шилээ сүүлд энэ ярьж байгаа цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулж байгаа энэ дэмжээд номин нэмэгдсэн байлээ. Тэгээд энэ сансар тэгээд түрүүний ярьсан газруудад яаж байгаа. Тэгэхээр ер нь бол наандаж энэ батарейг одоо технологийн одоо би шилэл тэр TED-ийн дээгүүр явахаар ингээл засрын юмнууд ингээл харахаарч те осож те шууд ингээл хачшааш те ингээл хачшааш. Тэгэхээр энийг ингээл хүмүүст ингээл бүр улам сайн хүргэж л өгөх хэрэгтэй. Одоо нэг яг энэ сэдвүүнийг асуух юм байна. Яг одоо чинь батарейны хувьд ч юм уу энийг одоохондоо бид нар мөнгө төлж өгч байна гэж байна. Ирээдүйд биднээс мөнгө төлж авдаг болно гэж бодож байгаа те. Чин батарейн дээр ч юм уу эсвэл хамгийн ойрхон танахаас нэг зарцаан ногоон гэдээ байгуулга гарсан байна. Яг тэрнтэй адилхан хамгийн ойрхон яг энэ дахин боловсруулах дээр ч юм уу энэ эко талдаа зүгээр бидний яриаг сонсож байгаа хүн шууд бизнес эхлүүлэх ямар боломж өөр чи харагддаг бай. Одоо энэгээр занималдад их худлаа шүү дээ. Нэг ийм л юм залуучууд хийчихвэл бас нэг нүхвээ шүү гэдэг юм байна. Тэг бизнес юм байна. Шууд Гэхдээ би бизнес гэж хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч хэлсэн маад штэ юуны үйлдвэр байдгүй. Одоо бүх төрлийн лааз одоо лаазан бүтээгдэхүүнийг боловсруулдаг үйлдвэр байхгүй. Шилний бид нар импортлдог шүү дээ. Бүх төрлийн шилээ импортлдог. Бага эдийн шилээ бид нар үйлдвэр нь буцааж хурааж аваад угаагаад дахиад хэрэглэng харшилдаг байхгүй. Тэр шилний үйлдвэр байхгүй. Шаазын эдлийн одоо янз бүрийн порцелан тий. Одоо энэ бүх энэ хуучин найлны суултуур угаалтар бүгд шаазan шүү дээ. Тэрийг боловсруулдаг юм байхгүй. Бэлтаа боловсруулдаг юм юуч байхгүй.
байдаг үстэй. Байдаг гэсэн үү? Үзээр Тийм. тэр удаа ажиллах байх. Харин тийм гих мэтлэн маад бол ингээд яг боловсрол байхгүй байхгүй үйл дээр. Тэгэхээр ингээд жижигэн ийм юунууд дээр бол надаа үйлдвэр байгуулах боломж нь угаасаа байгаа байхгүй. Судалгаа хэрэгтэй. Тийм. Ерөөсөө хэрвээ бизнес хийх гэж байгаа ингээ гэж байгаа бол ер нь судлах хэрэгтэй юм байна те. За тэгэд манай зочин маань түрүүн анх танилцуулж байхад хэлжсэн шүү дээ. Монгол улсын бодибилдинг фитнесийн атлетик ангиллын одоо улсын хөрөл медальтай ийм бас тамирчин хөөн. Тэгээд тий ийм хөөн. Тэгэхээр энэ одоо спортоор анх одоо хизээ хичээлж ирсэн. Ер нь энэ спортын ач холбогдол талаар ярилцвал. Би зүгээр санамсруул холбогдсон юм спорттой. Эсвэл нэг юм баг нүрэхгүй юу? Окей. Миний агшлахаараа Монгол Улсын гавь тамирчин уулзцэг гэж юм хтэй байгаа. Мундаг өсгөө байгаа. Тэр багш маань болохоор ингээ нөгөө сошиал их итгэвтэй. Энэ олон нийтийн юмд их итгэвтэй. Тэгэл ингээл зураг тавиал одоо бэлтгэл хийж ин тэгж ингээл дэлхийн тэдх удаага авраг боллоо гэл. Чи сахгүй. Тэгээд 16 онд болохоор өөрөө хэвлийгээр нэмсгэлий гэдэг. Одоо бол энэ өөрхийн бүр брэнд юу болсон, сургалт болсон. Тэрийг анх нээгээд тэгээ би тухайд бодчихсон хаа. За би ямар ч ажилтаа байсан, амжихгүй байсан ч гэсэн би ерөөсөө энэ хүнтэй л энэ ангид нь л ерөөсөө явна гээд. Тэгээ би анх танилцаж очичлаа. Тэгээ анх тэр хэвлийгээр нэмсгэлий гэдэг ангид нь зөвөр одоо эмэгтэй хүнд болгонд л байдаг нөгөө гоо 100% жингээ хасъя гэдэг зорилгоор явчихсан байхгүй. Тэгээ яваа байсан чинь урам аваад тэгээд өөрөө манай ах чи өөр их гоё тийм элгэнсэг, тийм энгийн, их гоё тийм хүнийг их гоё дандаа ингэж өдөөдөг урам их гоё өгдөг. Өстой жинхэнэ цэцэг бол жинхэнэ услаа дургуулдаг тийм гоё цэцэг юм байхгүй. Тэгээд надад санал тавиад өөрөө чи ер нь бол ингээд тэмцээнд орох ер нь бол айгу боломжтой байна. Чи ороод үзээч гэх. Тэгээ би анх 17 онд энэ клубүүдийн тэмцээнд орж үзсэн. Тэгээ клубүүдийн тэмцээн болохоор анх нөгөө энэ залуучуудын юу болдог Ibiza Out гэдэг нэг том зуны шоу болдог шүү дээ. Тэн дээр бас ингээд бас нэг одоо нэг тийм бодибилдинг фитнесийн тэмцээн болоод тэгээ тэнд анх орж илаа. Тэгээ дараа нь энэ Shinobu Cup бас өөрийнхөө нэрмжтэй ийм бодибилдинг фитнесийн тэмцээн зохион байгуулад тий. Тэгээд анх ингээд яваад тэгээд анхандаа бол би энэ фитнесийн юу нэг дотроо их олон ангиллалтай яг өндрөөр ангилагдсан, дээрээс нь төрөл төрлөөр ангилагдана. Одоо сүүлийн үед бол одоо энэ яг энэ спортоор хичээлж байгаа эмэгтэйчүүдийн хамгийн оролцох дуртай ангиллал бол бикини гэдэг ангиллал байна л да. Модел. Одоогоор бол одоо энэ бодибилдингийн энэ спортын модел гэсэн үг байхгүй. Одоо нэг гоё хамгийн гоё эмэгтэйлэг биш тий. Илүү их гоо зүг нь хардаг тий. Гоо зүй царай зүс дээрээс нь тэр нөгөө буян булчин хөгжүүлдэг. Энэ би анх энэ бикини ангилалд нь орж агаад тэгээ манай агш өөрөө нөгөө их олон жил хичээлээд ерөнхийдөө жоохон ер нь одоо гин туршлагатай болсон. Тэгээ надад зөвлөөд чи ер нь бол илүү бикини хийхээс илүү чи миний англи өөрийнх нь англи бол тэр атлетик гэдэг англи л да. Тэр англи чи ороод бас чамд ер нь бол бас айгу цохихоор байна. Чи энэгээр ороод үзэж игээд. Тэгээ би анхныхаа усын аврагтаа болохоор би тэр бикини ангилд оржоод дараагийнх нь усын аврагтлаар би юунд орсон. Атлетик ангилд орсон. Энэ бол илүү жоохон илүү их дахиад хөдөлмөр шаардна. Яа тэгэхээр булчин бий болохын тулд эмэгтэй хүн эрэгтэй хүнийг одоо 3-4 дахин илүү их хөдөлмөрлөх хэрэгтэй болдог байхгүй юу? Яа тэгэхээр байгаль угаасаа өөрт нь эрэгтэй хүн бол булчин сайтай тий булчинтай тестостеронтой байдаг бол эмэгтэй хүн угаасаа цаанасаа өгөөгдөл нь тэр одоо өөхөнж тэр одоо уян булчингийн юуч тэр дандаа нөгөө багахан байдаг болохоор илүү их хөдөлмөрлөх хэрэгтэй байдаг байхгүй юу? Тэгэхээр ингээл одоо жишээл би багшаа ингээл харахаар яг өөрийгөө тэр ингэж боди билдинг гэж чинь одоо биеийг уурлах гэсэн үг шүү дээ тий. Тэгээ манай хашаал үнэхээр биеийг бол үнэхээр төгс уурсан байхгүй. Одоо ерөөсөө энэ манай эмэгтэйчүүдийн гол асуудал л да. Одоо ер нь зөндөл ярьдаг шүү дээ тий. Эмэгтэйчүүдийн хамгийн их ярьдаг зүйл юу гэнэ л дээ. Өлсөд байна. Нэгдүгürt нь, хоёрдугаарт нь турмаараа гэдэг үг их хамгийн их хэрэгэлдэг гэнэ л дээ тий. Тэгсэн мөртлөө идмээр байдаг тий. Өлсөд байдаг. Тэгээ ер нь яг эмэгтэйчүүдийн гол одоо хүсдэг зүйл бол гойлог сайхан биетэй байх. Жингээ хасах. Тэгээд за зүгээр дээрэс нь давхар одоо энэ ихсэн нэмэгдэл гэх юм бол одоо энэ
биеийг хөгжүүлэх. Тий одоо энэ тэгэхээр нөгөө саяны түрүү ярьжсэн тэр нөгөө хог хаягдлыг одоо хийхэд ингээ 2 жилийн турш ингэж хийгээд ингээ дадал болж байна гэдэг шүү. Тэгэхээр биеийн тамирын спортоор одоо жишээлбэл фитнес спортоор бодибилдингийн спортоор ингээ явхад бас л дадал хэрэгтэй. Яг тэр чинь нөгөө нэг өдөр явна, 2 өдөр явна, 1 сар явна, 3 сар явна хүмүүс тэгэл шантарна, болно. Тэгэл ажилласаа цаа ялж штэ. Ямар ч ажилтай байсан заавал очиж явж нэгс дадал болгож өөрөө урам авч нөгөө тэр биеийг хөгжүүлнэ гэдэг нэг зүйл байгаа шүү дээ. Тэр эмэгтэйчүүдэд гоё тийм зөвлөгөө өгөөч. Ер нь одоо тэгэл бас адилхан л бас энэ нөгөө эко хоол руу ороод байна л да. Бас ямар зөвлөгөө өгөх юм бол бас л одоо юу гэдэг. Одоо тэгэл нөгөө эмэгтэйчүүдийн хүсдэг зүйл төр яаж тэгвэл одоо анх өөрөө яг ямар байсан юм. Тэгээд яаж одоо энэ спорт руу яаж өөрчлөгдөж тэр тэмцээн уралдаанд орсон юм. Ер нь гэхдээ шүү дээ. Спорт одоо биеийн тамир бол яг хүнд яг зайлшгүй байх хэрэгтэй зүйл баггүй юу? Яа тэгэхээр ингээд хөдөлгөөр яг фитнесээр хэрэг хичээлдэг хүн бол яг мэднэлээ. Ажил амьдрал дээр гэдэг юм уу яг заалнаас гаднах тэр их стресс тэр их одоо ажлын ачааллыг хүн яг фитнес жимд очиод тайлж байгаа байхгүй. Яагаад тайлж юм хэрэг чинь булчин ажиллаулаад нөгөө бодисын солилцоо би дотор чи олон янзын биохимийн урвалууд явагдаад маш их хүнийг өөрийг нөгөө тайвшруулах олон янзын гормонууд ялгараад тэг хүн айгүйх нөгөө яаж байгаа байхгүй стрессийг их бууруулж байгаа байхгүй. Тэгэхээр бол одоогийн спорт бол биеийг гоё галбиржуулна. Одоо гадаад үзмжийн хувьд л галбиржуулах хувьд галбиржуулна. Дээрэс нь эрүүл мэндийн хувьд бол маш их ачаал бүгдэлтэй. Булчинтай боллоо гэж бодгол шилэл одоогийн нэг гоё сайхнаасаа гадна их одоо пропорцтой болдог ч юм уу те одоо зөв суудаг ч юм уу эсвэл нурууны одоо шил наацхан суулт ч юм тийм юмнаас ингээ урьдчилан сэргийлж байгаа байхгүй. Тэгээ 3 дахь хамгийн том юм болохоор хүн бие хатамжуулахаар сэтгэл дагаад өөрийг нь хатамждаг, оюун санаа өөрөө их гоё цэлмдэг, өөрөө их зоригтой болдог, өөрөө их гоё зоригтой болдог байхгүй. Тэгэхээр янз бүрийн одоо амьдрал чинь янз бүрийн одоо саад бэрхшээл гэдэг юм уу одоо асуудал ирэхэд нөгөө өөрийгөө ингээд биеийн хувьд ингээ хатамжилсан хүн чинь сэтгэлийн хувьд ч гэсэн ер нь чанга болоод тэрийг илүү давхтаж гэсэн илүү хэлбэрхэнд авчиж байгаа байхгүй. Тэгэхээр бол одоогийн фитнес гэдэг бол зөвхөн гаднах гоо эстетиктэй энэ гаднах гоо зүгээс гадна сэтгэлийг бас их гоё боловсруулж байгаа. Сэтгэлийн их одоо нөгөө чадамж өгч байгаа зүйл байхгүй. Тэгэхээр бол хүмүүс очихдоо гол нь зорилгоо аягүй сайн тодорхойлох хэрэгтэй. Яагаад явж байгаа юм? Тэ яагаад явж байгаа гэдэг яагаад тэгэд хоёрт нь болохоор сайн багштай байх хэрэгтэй. Суурай бол сайн багшаар тавиулах юм бол тэр хүн цаашаа бол багшгүй ч гэсэн сайн техниктэй бол яваад өгөх боломжтой байхгүй. Тэгээд гуравт нь сайхан хамт олонтой гэдэг юм сайхан уур амьсгалтай жимд явах хэрэгтэй. Тэр нь одоо гин гоё нүд хийдгүү. Жигнэсээ хөлгөр хийдэг. Тэгээ одоо шил заавч тэр нь тийм гоё одоо сүүлийн үеийн техник одоо юугаар бүрдсэндээ биш. Хамт олонныхын тэр уур амьсгал те тэнд явж байгаа зааланд явж байгаа хүмүүсийн уур амьсгал ямар яхин ажилчсан нь өөрт нь хэр сэтгэл ханамж өгч байгаа те тэрнээс бас яадаг байхгүй. Тэгээд ингээд жишээл би ингээд фитнестэй ингээд явхаар одоо тэр чинь их олон янзын салбарын хүмүүс байгаа болохоор би гоё танилын үрээтэй олж ийн дотроос нь би өөрөө найс нөхдөдтэй олж ийн цаашдаа хамт одоо ажил тийм цаашдаа хамт ажил одоо явуулах ч юм хамтарч ажиллах хүмүүсээ хамтрагчаа олж ийн те тэгэхээр чин ийм ингээд яж байгаа байхгүй тэгээд хүн чинь нөгөө ажил гэр бүлээс гадна арай өөр орчинд очихоор бас өөрийгөө дахиад шинээр нээдэг дахиад өөр нэг юунд очихоор одоо юу гэх юм стрессийг айгу тайлдаг байхгүй. Тэгэхээр бол тэгж зүйлэн даа. Юу тэгвэл яг бас нэг ийм зүйл хэлэх гээд байна л да. Юу гэхээр тий одоо асуух гээд байна л да. Одоо яг бүр шахаад байгаа юм уу аашаа тий. Дадал суулгах. Фитнест хүмүүс явахдаа залхуурдаг. Яг нэг үлгт. Яваад нэг 7. Одоо хүмүүс ингээл харж хагаад Facebook дээр тавьдаг шүү дээ. Жимдээ өнөөдрөөс эхэллээ гэж эхэлдэг. За ялангуяа эмэгтэй хүмүүс бол нэгтгэс эхлэе. За яг эх 7 хоногийн нэгтгэс эхлэе гэдэг. Нэгтгэн өнгөрөө явж хахад за яг дараагийн 7 хоногийн нэгтгэс гэдэг ч юм уу. Тэгээ хүмүүс эсвэл одоо юу гэдгийг фейс одоо сүүлийн үед бол нөө сошиаллаар тавьж байна л да. Зураг тавиал. За ингээд эхэллээ. Галгуулцдаг. Тэгээ нөө тэгвэл тэр хүн чинь ажилтаач байдаг юм уу яадаг чинь тэгээ залхуурдаг ч байдаг юм уу болдог, шантардаг. Тэгэхээр тэрэнд одоо ингээд байнга одоо явах одоо тэр нэг тий тэрийг одоо юу яаж авсан хүн бишдээ мотивацаар явдгүй юм. Ерөөсөө сахилга баттай хичнээн одоо өглөөс ирэл залхуурж исэн ч явах хэрэгтэй.
Баггүй. Яг мэдрэмж нь өөрөөс нь дотроос нь за өнөөдөртөө яах вэ? Болчидоо гэх юм бол бүр явах хэрэгтэй байхгүй. Тэгээд дан ганц мотивацаар хоорсон мотивацаар л хүн явна гэж байхгүй. Гол нь тууштай л хэрэгтэй. Тууштай. Ямар ч юм болж исэн хэрэг өөртөө би 7 хоногт 3 удаадаа би явах ёстой гэд бодож байгаа бол тэрнийхэн ард гарах хэрэгтэй. Тэгээд яг нөгөө одоо тэгээд тууштай байх хэрэг амар тэнгэрийн холын юм шиг сонсогдож иж мэднэ лээ. Тэгэхээр ерөөсөө өөрийгөө за би сар ямар ч байсан ингээд 7 хоногт 3 удаа би фитнес явна гэж амлалт өгч. Сарын дараа хүн өөр болдог байхгүй юу? Тэгэл дараагийнх руугаа ингээл алхамаар баг байгаа. Хол хитрхи хол юм тавьчихаар хүн нөгөө тэр нөгөө юм одоо зорилго нь айгу хол байх болохоор харагдахгүй одоо мэдрэгдэхгүй байдаг болохоор ойр ойрхон алхамаар тэгэл гол нь гэхдээ нэг хоосон мотивацаар одоо нэг гой зураг хараад ч юм уу эсвэл нэг хүнийг хараад хаастаа гойлчих би ингээ явна гэдэгтэй биш байхгүй. Мотивац орхон нь бол орно. Гэхдээ дээрс нь хүн амир сахлаг бат. Өөрийгөө л өөртөө л үнэн чахрахтай. Хэрэв өөртөө амлалт өгсөн бол тэгэл яадаг ч байсан. За яг заримдаа явахгүй байж явахааргүй завгүй байж болно те. Хэм бол дараагийнх дээрээ нөхдөг ч юм. За нөхгүй байл гэхэд тэрийг ингээд ямар ч хэсэн дунд нь нэг таслахгүйгээр ингээд нэг тууштай байх. Жишээ нь юу гэдэг өөрийгөө мотивацжуул энэ мó одоо юм болоод байгаа. Яг нөгөө хүмүүс нэг компьютерийн дэлгэцүүлсэн дээр гоё хүмүүс зур тавьсан байдаг л да. Ийм болноо. Ингээ хараад байждаг. Тэгээд нөгөө зүр болно гэж бодоод хараал байгаа болохоос биш. Өөр очдгоо, хийдэггүй. Ийм болоод шүү дээ нөгөө сарын өмнө фитнес бүртгүүлсэн би ерөөсөө өөрчлөгдөхгүй очног уулзнаа гэдэг шиг. Одоо өөрөө биеэрээ очиж уулзнаа гэдэг шиг үү тий. Яг ер нь бол ийм юм л да. Одоо бодибилдинг фитнесийн спорт хуучин одоо манайханд одоо хүмүүс хийдэг л байсан л да. Одоо энэ тэнд одоо фитнес клубүүд гэл байсан. А сүүлийн үед бол илүү дэлгэрч чинь, залуучууд илүү сонирхож чинь. Яг анзаарж хахад эрэгтэй эмэгтэй гэлтгүү. Манай одоо сүүлийн залуучууд бас гой биетэй болж байна. Эрүүл мэндэд анхаарч байна. Тэгээд энэ илт мэдэгдээд байгаа байхгүй юу? Масаараа мэдэгдээд байгаа. Сая нэг дор хаяж нэг 2 жилийн өмнө ч юм уу 3 жилийн өмнө бол яг тэрийг хичээлдэг хүмүүс л ерөөхдөө тэрнийгээр ингэж өндөрдөг байсан шүү дээ. Одоо бол масаараа тийм болоод эхэлж байна л да. Энэ бол бас нэг төрлийн авууштай зөв тал баг. Тэгээд хүний биеийг 3 ангилдаг гэдэг байдаг юм байлаа шүү дээ, тий. Хүний биеийн бүтцийг одоо яг энэ фитнесийн талаар үгүй эрэгтэй одоо юу тийм тийм тэр нь одоо нэгэсэнд одоо яах юм бол хит тарган одоо яг биеийн онцлог нь өөрөөс л угаасаа ийм өөхлөлттэй таргалдаг. Нэг нь болохоор яг нэг дунд хэмжээний тийм нэг нь болохоор ихэд булчинлаг гэдэг. Тэгээд түрүү хэлжсэн шүү дээ. Яг өөрөө зорилгоо тавих хэрэгтэй. Миний бие ямар бие байгаа? Би ямар төрөлд нь орж байгаа? Би өөрөө бие ямар болох гээд байгаа гэдэг зорилгоо тавиад яг тэрний хадлаа тэрнтэй тохирсон дасгал сургуультаа хийгээд ингээд зорилгоо тавиад явбал бас илүү үр дүнд хүрэх магадлал. Тэгэхгүй бас нэг юугаа мэдэхгүй одоо гэдгийг хит махлаг биетэй хүн хит юу яах гэдэг чинь дасгалаа өөр буруу дасгал сонгож хийгээд ахна биед нь өөрчлөлт гарахгүй учраас шантардаг тохиолдлууд бас байдаг гэж л ярьдаг юм байна л да. Тэгээ яалтч өдөр өөрөө нөгөө фитнес спортоор хичээлдэг гэсэн болохоор хүн одоо ингээ хүний биеийг анзаардаг болчт юм байна л да. Тэгэл одоо жишээл түрүүн жаргалан хэлээд шүү дээ. Фитнесээр хичээлж ийсэн үү, яасан уу гэл. Нэг өөрөө нөгөө хичээлдэг учраас энэ хүний бие энэ ямар ч нэг фитнесээр хичээлдэг хүн байна. Үгүй энэ бол ийм байна, тийм байна гэдэг ингээд хараад мэдтгэл болд юм шиг байна л та. Тэгэд нэг зүйлийг асууя. Фитнес одоо бодибилдингийн спортоор хичээлээд яг бүр ингээд тамирчны хэмжээнд гэсэн үг шүү дээ, тийм. Ингээд хичээлэхэд тий мэдээж маш их цаг зав шаардлагатай болно. Хичээл зүтгэл шаардлагатай болно. Тэгэл одоо хоол унд гэж олон зүйл шаардлагатай болно шүү дээ. Тэгээ ер нь энэ дээр их цаг яаж ийнэ гэж их хөрөнгө оруулалт хийж гэнэ гэж. Яг хөрөнгө оруулалт хийн л дээ. Одоо хийн цаг хугацаа зарцуулж байгаа л да. Гэтэ эн чинь эргээгээд өөртөө зөв хөрөнгө оруулалт байгаа байхгүй. Одоо хийн өдөр болгоно шоколад идээд байлаа гэж бодох сарын дараа хаа те шүд ямар болох вэ? Тайраг ямар болох вэ? Хэвлийн тайраг те ямар болох вэ? Өдөр болгон одоо хийн сар өдөр болгон жимд яваад хахад сарын дараа ч юм 2 сарын дараа хүн ямар болох вэ те. Тэгэхээр яг ямар юмд хөрөнгө оруулалт хийж ин гэдгийг яаж ямар өнцгөөс харж байгаас болж байгаа л да. Би яг энийг бол зөвл хөрөнгө оруулалт гэж яаж байгаа. Тэгээд яг миний зорилго болохоор яг фитнесээр хичээлээд би багш шигээ ч юм уу их мундаг том дэлхийн авраг одоо олон улсын том тамирчин болохоос илүүтэйгээр би энийг он удаан жил энэгээр энэ спортоор хичээлэх юмсан гэж боддог. Жишээлбэл одоо энэ тэгээ шорснээр ажиллаж байна те. Эсвэл Монголд жишээлбэл энэ Зээрэнцгийн түрүүн энэ Ахмадын авраг басан хич байна те.
эсвэл тэр раднаг байна. Эсвэл тэр нөгөө хөндийн өргөлтийн одоо баярмаа тамирчны аав нь багахгүй юу? 70 эд гарцсан. Тэр хүн жишээлээс өнгөрсөн жилийн улсын аваргаар Ахмадын одоо мастрын ангилалд орж байгаа байхгүй тий. Тэрэн шиг гээд настай болсон ч гэсэн хичнээн миний нас явсан ч гэсэн нас бол тоо юм а гэдэл одоо харуулах юмсан гэж би зорж боддог. Хүн ер нь яагаад залуу харагддаг гэхээр хүнийг юу залуу харагдуулдаг гэхээр булчин залуу харагдуулдаг гэдэг юм хэлээ л дээ. Булчин. Булчин одоо юу гэдэг тийм харьцуулсан зурнууд хүртэл байдаг шүү дээ. Өөр 70 эдтэй ч гэдэг юм 50 эдтэй 60 эдтэй хүмүүс тийм одоо бие гоё байхад хүнийг өөрийн ялтч нэг тэд насаар залуу харагдуулдаг гэдэг. Тэгэд юу яадаг юм бэ л дээ. Нэг яриа би сонсч байсан нэг тамирчин багшийн. Тэр юу ярьжсэн гэхээр өөрөө нэг өндөр дээр сунаад баг 4 давхар шахуу тийм өндөр дээр сунаад хэвтэрт ороод тэгээд нэг баг юугүй болноо алхаж чадахгүй болноо гэсэн тийм юутай болцсон байна. Тэгэд өөрөө болохоор нэг бодибилдинг фитнесээр хичээлдэг байсан болохоор хамгийн гол нэг олон жил бодибилдингээр хичээлсэн учраас дотор эрэхтний гэмтэл аваагүй гэж байна. Дотор нөгөө булчин ингээд хамгаалтсан. Нэгдүгээр азар тэгээд дотор эрэхтний гэмтэл цулын гэмтэл аваагүй. Тэгээ гол нь яг нуруундаа ачаал яатсан байсан болохоор өөрөө хэвтэрт байхдаа нурууны дасгалаа мэддэг учраас зөөлнөр баг нурууны дасгал хийж агаад тэгээ яваандаа тэрний сайжраад алхдаг болоод одоо өөрөө багшилдаг бас тэрийгээр хичээлдэг тийм амирч. Тэгэхээр нэг гэсэндээ энэ булчин гэдэг чинь бас хүнийг залууч харагдуулах нь, гоё харагдуулах нь, эрүүл мэндч харагдуулах нь, бүх юм дээр аврах нь. Бүр хамгийн доор орох зүйл байхгүй юу? Гоо зүг одоо гин том булчин гэдэгтэй байна. Гадаад үзмж гэдэг бол бүр хамгийн доотлол нь. Тэр дээдлэлт нь байгаа зүйл чинь өөрөө чи яг яасан тэр эрүүл мэнд те тэр одоо юу хийн би одоо шилнаацх ингээл хамгаалах ч юм те энэ бүх юмнууд чинь орж байгаа байхгүй те. Тэгвэл энэ фитнесийн ярианы төгсгөлд яг одоо зүгээр хичээлээ гэж бодож байгаа хүмүүс шүү дээ тий. Анхан шатны гой зөвлөгөө гэж яг хичээлээ гэж бодож байгаа бол өнөөдөр яг инг. Тэгэд инг гэдэг тий. Тэгээ хэрэглүүд наа тий. Яг зөв жарлан хэлж байгаа юм үнэн байхгүй. Хүмүүс тэ нэг жимд явандаа гэж бодоолох юм бол нөгөө бодол нь байгаа л явандаа л гэж бодоод байгаа. Тэгэхээр цүнх бэлдээд дотор нь пүүзээ, хувцаа хий яг гарахад бэлдээл тэгэл жим рүүгээ шууд яв. Тэгээ яг жим би санал болгохтаа л ер нь бол нөгөө төрөний хэлснээс гадна нэг бол ажилдаа орох, нэг бол гэртээ орох байх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй бол хүн чинь нөгөө анх хичээлж байгаа хүн бол нөгөө зайнд нь те одоо хот чи ямар байгаа байлээ тийм ээ. Гацаагаа бодоол хит хоног явж ийсэн. Эхний ачаалаа жоохон даахгүй болж цаац шиг боли явахалж юм байна, ядраач юм байна гэж ячдаг болохоор аль болох ойрхон, өөртөө ойрхон ажил юм уу эсвэл гэртээ ойрхон газар очих хэрэгтэй. Тэгээд заалныхан багштай одоо хүмүүс ч их нэрлэхгүй шүү дээ. Юм асуухгүй. Тэгээ мэддэг юм шиг царайлаад юм хийдэг те. Эсвэл хин нэг ингээд өөрөдөг. Тийм болохоор очоод өөрийгөө яг одоо ямар агаагаа хэлээд тэгээ нэг анхны нэг байдлаар тэр жимд чинь нэг багшийн нэг ерөнхийдөө байдал харагдаж шүү дээ. Тэгээ ер нь бол тэнд байгаа заалныхан багшин тэртээ ер нь сайн хамтраад сайн асуугаад зөвлөдөөд хэрвээ өөрөө хүсэх юм бол бас бүр хувийн багштай явал бүр сайн. Тэгжил зөвлөн. Тэгээд спортер хичээлэх гэж байгаа гэдэг юм одоо фитнесээр яаж байгаа юм бол заавал би төмрөөр гэж хэлэхгүй. Яг надад өөрт маань тохирсон зүйл маань бол төмөр байсан байхгүй юу? Тэ фитнес байсан. Тэрнээс ш бүхэл хөдөлдөг юм бол бүхэл төрлийн спортууд бол хүнийг бол яг л төрний миний хэлсэн тэр оюун санаа болоод тэр бие махбодод хамгийн сайхан нөлөөлөдөг үзэл. Зэцд өөртөө тэмцэж байгаа л асуудал шүү дээ, тий? Өөрөө ялж байгаа асуудал, тий? Энэ дээр яг нэг зөвлөгөө нэмээд хэлэхэд ингэдэм юм байлээ. Залуучууд анх фитнест орохороо ингээ нэг мэдээж олон жил эсвэл олон сар явцсан хүмүүсийг хараад харьцуулдаг өөрийгөө. Болоогүй шүү гэх биш, ичдэг. Яг нэг болгоход хүмүүс ичдэг. Яг тэгэхээр би өөрөө тийм биетэй биш шүү дээ, тийм үү? Би анх орж байгаа учраас би нэг одоо нэг юм зүгээр л булчингүй биетэй шүү дээ. Тэнгүүд хажууд амар булчинтаа хүмүүс яваад өндөр хүнд жингээр өргөөд ихэхээр тэднээсийн ажил ичдэг байхгүй. Ичингүүтээ нөгөөдөл тэ чи адилхан жин авч дайрдаг. Адилхан жин аваад байхаар биедээ гэмтэл авдаг. Тэгээд ирэхээр нэг эргээд нөгөөх юм хөгжүүлэх буцаад эргээд эрүүл мэндэ гэмтэлтэй. Тэгэхээр анханаас л зөв суурьтай багшийн удирдлагын зөв техник сураад аваад ингээд яг түнс бол бага жин өргөж जैन бага одоо юу гэдгийг жижигхэн гантил өргөж जैन гэдэг дээрээс ичиж болохгүй гэдгийг. Тэгэхэд бол. Тэгэл одоо нөгөө
эрэгтэй хүмүүстэр нэг анзаардаг зүйл нь юу гэхээр жоохон эготой одоо өөрийн эрэгтэй хүний нэг тийм жоохон өөрийгөө бусад нэг батлахсан гэж боддог юм байдгийн шүү аа тий. Тэгээ түрүүний яг ярьсан шиг чинь тий одоо чадахгүй байж арай ачаалаад авах нөгөө би энэ сэтгэлэн даана гэж бодоод байтал биеийн чадал лимит нь хүрчээд байсан чинь нөгөөдгөө яахгүй өргөж чадахгүй ч юм тий. Тийм юу ажиглагддаг байхгүй. Тэгэхээр бол өөрийгөө одоо нэгэнд л тгээс эхэлж байгаа юм шүү дээ. Өмнө нь ямар нэгэн спортоор хичээлж байгаа гэж юмсэл фитнес зааланд орж байгаа хүл юм бол их өмнө мэддэг юм шиг царайлаж юм уу эсвэл хин нэгнээс хичээл хин нэгнтэй өөрийгөө харьцуулах ямар шаардлага байхгүй. Гол нь өөрөө өөртөө харьцуулаад өмнөхөө исэн би ямар байгаа л одоо би ямар байгаа л гэдэгтэйгээ бодох хэрэгтэй байхгүй. Тэрнээс ч бусдыг хараад тэгэх бол Батуултын хэдэн сар хичээлж байна. Тийм нэг жил явж байгаа. Хаана явж байгаа? Өө тэгэл ер нь тойрол яваад байгаа. Одоо энэ хаана үлээ? Одоо энэ юуны гурвалжингийн нэг агаар гэдэг фитнест явж байгаа. Ер нь яг нэг анх зүгээр шууд зорилго тавиал. Тэр нэг сараа гэжсэн шүү дээ. Би бол шууд жилээр зорилго тавьсан байхгүй. Яг ихний ээлж нь яг жил явна гэж тооцоод. Тэгээд ингэсэн жил нь өнгөрцөн л дөө. Яваад. Тийм тэгэхэд тэгсэн мөртлөө болохгүй л байгаа л да. Угаасаа яг түрүүч явсан нэг юм дадал сууж тэгэл юм байлээ. Яг тэр нэг ингээд очихгүй болвол юу яагаад байгаа. Би нэгдэг бол. Би нэгдэг болдгол юм байлээ л да. Очмаар санагдаад. Очиж одоо ингэдэг байхгүй. Очиж дасгалаа хийхгүй бол одоо жишээлбэл миний систем болохоор ингэж байгаа байхгүй. Дасгалыг 4 өдөр хуваагаад 4 өдөр дасгалд яваад 1 өдөр амраад тэгээд нөгөө дасгалаа ингэ тойргоор ингэж явдаг. Тэгэд 4 өдөр дасгал хийчихэд 1 өдөр амрахад амарж байгаа өдөр ингэ явмаар санагдаад байдаг. Очоо нөгөө тэндээс дуудаад байгаа. Нэг хий хоолоо ирээч гэдэг байгаа юм шиг. Яг тийм болдог байхгүй. Тэгээ яг амралт чухал гэдэг юм байл л дээ. Амрах бол нүгч агчсан магшин тий. Ер нь өөрөө нөгөө нөхөн сэргээх гэдэг юм уу? Сэргэх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй жоохон манад жоохон одоогоор жоохон алдагдаад байгаа зүйл нь болохоор өдөр болгон яваад сайн гэж бодоод байгаа байхгүй. Тэгэхээр бэлтгэл одоо булчингаа ачаалах нь зөв амрахч бас яг тэрнтэй адилхан байхгүй. Тэгэхээр тэр амарч байгаа өдөртөө өөрийгөө одоо тийм дуудчих гэж битгий бад. Тэр хий хоолойг битгий сонсгоо. Тэр хий хоолойг ерөөдөө жоохон яачих хэрэгтэй мартчих. За. Тэгээд нөгөө өнөөдөр хараа 2 сарын 14-нд юу хийх гэсэн чинь хэд өдөр 5 дахь чи хөл тийм галзуу болтлоо явах чаашаа. Гэхдээ ер нь бол тэгэл нүдэ чигээл хөлөө чигээл гараа чигээл явж ил зүгээр юм шиг тий. Тэр орчин гэдэг их чухал юм шиг ба. Надад бол бас тэгэхгүй би ерөөс фитнес мэдээ явж байгаа л дээ. Тэгээд фитнес явжсэн найзуудаасаа ингээл асуувал юм яриа сууж хахад орчин их чухал яадаг вэ гэхээр одоо манай тэр найз явжсэн фитнес янзын гоё ахнар гоё ахнар байдаг шүү дээ Монгол ахнар. Тэгдэг гэнэ. За надад орох ч юм. Болно шүү дээ. За юу яа. Яхтаа цаас өрөг. Гараад ирж 2 3 зүгээр ойлгодог гэж аахгүй. Тэгэл чааш 3 өргөчтэй тавихгүй байгаа 5 өргөлдөө гэл. Тэгэл яг тэр бол бас амар мотивашн болдог гэж аахгүй. Дараа нь тухай дарамттай юм шиг мөртлөө сүулдэ бодоход би ч 3 орно гэдээ орсондоо 5 өргөцсөн шүү дээ гэд боддог. Тэр орчин тэр багш тэгэл бүх юма тэгээ дээрэн сая бас бурмаа гоё юу гэж шүү дээ. Гэртэйг орхон. Эсвэл ажиллагаа орох. Би бол тэрийгс тооцоолог юм байна. Тэгээ нэхгүй хол байхгүй. Харин тийм байна. Хэцүү байхгүй. Ажил чи бодлоо өдөржингөө ажил хийчихэд орой бэлтгэл рүүгээ явахаар тэр ажилласаа хол бэлтгэл рүү очих гээд явна. Бэлтгэлээ дуусчаа гэрлэгөө харна гэх нөө тэр явдалтай ядардаг. Наад сахан тэгэл бэлтгэл хийгээд би тодорхой хэмжээнд тэр булчин ажиллаад ядарч байгаа. Тэрний араас заавал хоол унд хийж идэж нөгөө булчингаа сэргээх ёстой гэл тодорхой хэмжээний юмуд байдаг. Тэгэхээр тэднээс ч холдоод тийм тэднээс ч холдоод ирэхээр болохгүй л та. Тийм хоол унд тий. Хоол гэхдээ айгүй. Дахин нэг тэгдэ гэж Үгүй. Тэр нөгөө тэмцээнд бэлдэж байгаа хүмүүс бол тэгдэг юм байлээ яг яалтчихгүй. Тэгж аа. Гэтэ ер нь бол хоолыг гэж тий. Хүмүүс ингээ нөгөө дэглэм барьж ин дайет гэж яриад байдаг шүү дээ. Тэгэж ер нь бол болохгүй. Тэг ер нь бол зөвхөн би өөрийнхөө дуршлагаас хэлэхэд одоогоор бол би ер нь бол хоолтыг бол ерөнхийдөө тийм шимт хичээлтэй бүтэн бүхэл одоо амин дэмтэй шимтэй хоол идэхээс биш эн чинь өстө бүр абсолют муу те энийг чинь зөвхөн амьдралынхаа дурш чи энийг л идэж ерөөсө болохгүй. Хүн хязгаарлагдах тусам хязгаарлагдмал юунд байх тусам улам нөгөө болохгүй гэдэг юм аа идэхийг хүсдэг. Дээрэс нь энэ миний өөрийн туршлагаар л да би зөвхөн фитнесээр яг хичээлж байгаа надад
яг фитнесийн сайхан талууд нь тэр байна. Нөгөө жоохон надад өөрт мань илэрсэн одоо сөрөг тал нь юу гэхээр би хоолтой харьцсан миний харьцаа нэг хэсэг айгу одоо хэцүү болсон байхгүй. Одоо идэх юм шиг идэхгүй юм шиг эдсэн ч гэсэн эдсэн мэдрэмж надад төрдөө ч юм те. Хоолноос ингэж нөгөө хүн чинь хоолыг ингэж нөгөө талархаж идэх ёстой шүү дээ. Тэгэж идэх чадхаа болчихсон байхгүй. Тэг яг эргээд би нөгөө жоохон зөв юм дайсан л да. Тэгэхээр би бол зөв фитнесээр хичээлж надтай хүн заавал санал хийх аль байхгүй. Гэхдээ хоолтын хувь бол сайн муу гэдэг хүнс бол ер нь байхгүй. Тунгийн тааруулж идэх хэрэгтэй. Яг сүүлийн үед энэ олон одоо улсад их хүлэмжшүүрүүдэд амил уян хатан хооллолт гэж байгаа байхгүй. Тэр нь болохоор өдөртөө идэх ёстой калори хангацчгал юм бол тэр юу ч хийж болно гэж үздэг. Яг би дээр нь юу нэмэж байгаа вэ гэхээр өдөртөө идэх калори дээрээ нэмээд тэр юу ч идэх гэдэг дээрээ илүү одоо нөгөө шимтэй амьд хоол идэх нь бол чухал байгаа байхгүй. Үгүй амьд хоол гэж хоосон одоо хүнс биш те. Шимт хижээлтэй тийм хоол идэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр өөрөө туршгал хэрэгтэй. Би бол туршаал явж байгаа. Манай багш гэдэг юм надтай хамт хичээлдэг хүмүүс тохирдог хоолны тэр нэг хэм маяг надад бол ерөөс тохирохгүй байхгүй. Миний одоо сэтгэл зүйч тэр миний бие ч гэсэн тэр ингээд нэг жоохон хугацаанд хүлээж авчаад тэгээ сүулдэ би өөрөөс асууж байгаа хгүй. Тэгэхээр ер нь бол хүн өөрөөсөө ингэж тавих хэрэгтэй. Би энэ хоолны дэглэмээр урт удаан хугацаанд тий урт удаан хугацаанд би энэтэй ингээм амьдарч чадахгүй гэж асуух хэрэгтэй байхгүй. Ер нь бол тий ер нь яг тийм байхгүй. Ер нь бол хоолны дэглэм гэж би ярих аюу дургу хоолны хэв маяг эсвэл амьдралын хэв маяг гэж хэлэх дуртай байхгүй. Тэгээд тэр нь заавалж абсолют бүрстэй амар цэвэр байх шаардлага байхгүй. Тэ тодорхой хувь нь ерөнхийдөө тий. Яг манайхан нөгөө туйлшрамтгаал да тий. Яг ингэ гэвэл бүх цэврийн мэл хэрэглэх гээл дайрчдаг. Тэгэхээр яг ер нь бол зөв хоолны тал дээр бол манайхан бас жоохон өөртөө жоохон уншиж ойлголттой болох хэрэгтэй юм шиг байна. Би өдөрт хэдэн одоо хэр хэмжээний уураг авах хэрэгтэй, хэр хэмжээний калори авах хэрэгтэй, яах хэрэгтэй, миний биед юу хэрэгтэй гэдгээ өөртөө судалж мэдсэний үрдэнд би тэгвэл тийм идья гэдэг юм аа л гаргаж ирэх. Тэр юмуд юунд байдгийг гэдгийг өөртөө мэд. Яг гэхдээ фитнесрээ хичээлэх гэж хүн биш тий. Харанхуй ингээд орж байгаа шүү дээ тий. Юу ч мэд. За одоо хоол юу идэх үү гэл яхаар за одоо та өөрөөгөө мэдээд одоо ингээл яг хэр бас яг харанхуй юм руу түлхэж байгаа юм шиг байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхий юу бол нөгөө одоо сайн уургалаг тий уураг ихтэй тэгээ жоохон илүү ногоон төрлийн одоо ургамлан янз бүрийн юм мэдсэн. Аль болох сахарыг ер нь бол сахар оруулсан юм нас айлах татгалзах хэрэгтэй болчиход байгаа. Ер нь бол энэ 21-р зуунд чинь хүмүүсийн хамгийн айлгаж байгаа зүйл бол сахар болчиход байгаа. Одоо манайхаар сахар те одоо чихэр чинь зөвхөн энэ дан газын чихэр биш шүү дээ. Гурилан бүтээгдэхүүн орж ийн бүх төрлийн бэлэн болгосон юмнууд байна. Одоо жишээл миний аягүй харамсдаг юм юу гэхээр ингээд манайхан одоо дэлхийн жишигт хүрлээ одоо уучлаарай тэр компаниудыг KFC ч юм уу эсвэл Pizza Hut те ингээд ийм фаст фуд те энэ хоосон хүнсний сүлжээнд Монголд аягүй орж ирж байгаа хгүй. Тэгээд тэрийг ингээд манайхны соёлд юуг шингэсэн хэрэг хүүхдүүдэд баярлуулах ч юм уу хүүхдүүдэд гой хоолнд оруулж ин хэрэг тийм газар. Тэгтэл тэр чинь бол одоо байнгын хэрэглээнд бол бас тийм байнгын хэрэглээдээ одоо улсыг харалтаа, Америкийг харалтаа. Америкт одоо тэр илүүдэлж ингээд чи ямар амар том асуудал болчиход байна те. Тэгэхээр бид нэр энэ соёлыг ер нь бол ингээд яах хэрэггүй байхгүй. Тэг ингээл те хүүхдийг ингээ тэгэхээр аав ээж нар эцэг те одоо хүн заавч тамирчин байх албагүй. Гэхдээ яаж ч хийсэн эцэг их болно нэг өрхийн гишүүнэл болж байгаа юм чинь өөрөөсөө хүнсний хоолны мэдлэгтэй байх хэрэгтэй байхгүй. Тэгэд маш олон янзын замууд байгаа. Олон янзын зам байгаа. Хүрэх газар бол нэгтэй. Тэгэхээр өөр таарахыгаа энэ дотроос нь явж агаад сонгох хэрэгтэй. яг л шашин шиг. Тэгээд яг өнөөдрийн яриа бол яг одоо нэг эко хог хаягдл одоо энэ хоол хүнс ч гэсэн бас ингээд ер нь бол зөв амьдралын л одоо хэв маягийг л бас бид нар голчилж яриад байна. Тэгэхээр зочин за миний хувьд бизнес амар тийм дэглэм ийм хэв маяг гэдэг би ер нь хүсдэйчдэг. Тэгээ өөрөө мэлээ хөдөлгөөнтэй болохоор бас нэг чингийн хувьд яа. Гэхдээ сүүлийн жоохон суугаад болож ийн мэдэн. Яг миний хувьас барьдаг юм юу гэхээр аль болох олон өнгийн
байвал олон өнгийн байвал надаа тийм солонгорсон их олон өнгөтэй байвал зүгээр гэж бодогддог. Яг л бид нар далаагаас хол байдаг ч юм уу. Зарим нэг нөгөө уур амьсгалын ятуу ширхнээс болоо зарим нэг шин тижилтэй жимсийг авдаггүй ч юм уу тийм учраас аль болох хоолнд олон өнгийн ногоо, жимс, мах юу гэдэг орцсон байл тэгэл тэр сайн хоол гэж бодоод идчихдэг. Одоо тэгэл өөр юм барьж чадахгүй эсвэл судалгаасаа залхуурж ивэл тэгэл олон өнгийн л. Тэгээ олон өнгийн. Чи хэзээс фитнест явах гэж байна? Би фитнест сая нэр бурмаг гэсэн чи ямар ч юм шиг тэр сэтгэлийн хатамж тэгэл ярихаар би бүр за би л явъя. Би явахгүй би хоцорчих гээл. Үгүй бис амар мотивац авч нэрээ би дотор тэгж бодод яв. Тэг хэлчүүл дараа нөгөө сая баталж яриад шүү дээ. Нэг зураг авчаад алгалцдаг гэх шиг. Үгүй заач фитнес явах. Тэгээ одоо тэгээ нэхээс очиж те. Тэгээ за тэгээ манай зочин маань түрүү хэлж шүү дээ. Мэргэжил болохоор био ангаах чиглэлийн мэргэжилтэй. Тэгээд одоо сая түрүү фитнесээр биеүлт хийж штэ бие барьж ш тэрнтэй адилхан юугаар одоо эс хоромсоом юу гэдэг тэрүүгээр бас биеийг өөрчилж болдог түрүүн гурлаа подкастын өмнө нөгөө доолын хон манд ганд хоёрс штэ тэрнтэй адилхан яг био ангаахын талаар Монголын салбар хэр явж гин яг энэ салбарт явж байгаа улсууд одоо хаана ажиллаж гин цаашаа бидэрт ямар боломж байна Монголын үүх түүхинтэй яаж холбогддгийг гэдэг талаар ярил. За юу би болохоор одоо л ашуус болсон. Миний үед бол эмшүүс гэж байлаа. Эмшүүсийн бие ангаахын сургуулийг 11 онд бие ангаах судлаач гэдэг мэргэжлэр төгссөн. Тэгээ ерөнхийдөө манай чиглэл бол ерөнхийдөө лабораторид тэгээд эрдэм шинжилгээ судалгаа ер нь түлхүү голлон хийдэг тийм салбар их. Тэгээд миний төгсөлтийнхөөс бол ихэнх нь ер нь бол улсын одоо 1 2 3 дугаар шатлын бүхэл эмнэлгүүдэд бол лаборатори эмч хийж байгаа. Тодорхой хэсэг нь болохоор эрдэм шинжилгээний ажилтан болоод бол явцгааж байгаа. Миний өөрийн хувьд бол ерөнхийдөө энэ чиглэлээр яг цаашаал карьер ерөнхийдөө яг хөөгөөгүй илүү спортын чиглэл рүү жоохон явсан. Тэгээд ер нь бол энэ био ангаахын одоо манад ерөнхийдөө их тэргүүлж байгаа гэдэг юм уу их олонний анхаарал яаж байгаа нь бол энэ RMC гэдэг энэ үр хөрөл одоо үр суулгах юм байна тийм жишээлбэл манай бие ангаахын айгу дээд үеийн өмнөх үеийн мундаг тоонд төгсөгчнөр бас байна. Саяхан бас манай нэг Нобелийн шагнал гардуулах нэг ёслол нэг Монголоос 2 эрдэмтэн сонгогдоод явлаа гэд нэг мэдээ явж исэн баг. Мэдсэн үгүй юу? 2 жилийн өмнө л хитэж жилээ. Яг тэр 2 сонгогдсон 2 одоо эрдэмтний нэг бас эмэгтэй маань миний дээдлийн төгсөгчлөө. Яг энэ бие ангаах судлаачаар төгссөн. Тэгээ тэр маань бас энэ ер нь бол үүдэл хэсийг тэ одоо өсгөрлөх энэ үүдэл өстэй холбоотой тийм бас өөрийн гэсэн эмнэлгийн нээж ингэсэн. Тэгэхээр ер нь бол энэ бие ангаахын үе чинь одоо шинжлэх ухаан бүр хөгжөөд молекул биологи, генийн түвшинд ерөнхийдөө янз бүрийн судалгаа, янз бүрийн эмчилгээ, үйлдвэрлэл хүртэл явагдаж байгаа дэлхийд дахинаа бол. Монголд бол ерөнхийдөө жоохон бий болж л байгаа. Ихэнхдээ одоо яг тийм одоо ерөнхийдөө ихэнх миний яг одоо л нөгөө би яг өөрөө салбарт нь яг одоо байхгүй болохоор сайн мэдгүй байна. Миний ерөнхийдөө анзаарч байгаагаар бол ихэнх нь ер нь бол энэ лабораторид шинжилгээ одоо судалгаа хийдэг ч юм уу те өндөр одоо технологиг оруулж ирээл юу шинжилгээ хийж байгаа лабораториуд юм тийм нүтэд байж байгаа. Тийм автохимтэй бас холбогдож болох юм шүү дээ. Одоо автохимтэй холбогдож болох юм байна шүү дээ. Био ангаах энэ төргээл яг хөө тэгэл бах. Тий одоо жишээ нөгөө манай энэ автохимын юу гэж байдیں۔ Яг энэ биохим гэсэн чинь нэр ийм санаа очлоо. Дизель түлш биш үү? Одоо дизель түлш гэж бензинээс өөр нэг түлш биш. Тэр түлшин дотор бактери их үрждэг юм байна л да. Удахаараа бензиний хувьд бол био түлш бол тархан ш тий бактери үрждэг зав. Тэгсэн чинь ингэдэг барууны улсуудын амьдралын маяг ямар байдаг гэхээр зундаа завиа ундаг. Тийм ээ? Өвлөхөр ундаггүй ч юм уу. Тэгвэл завин дизелээр явдаг. Завины банкнд байгаа түлшин дотор ингээ замг мамаг үсчдэг. Тэрийн цэвэрлдэг ингээд бүр юм одоо манайхаар бол одоо юу гэдэг бохирс оруулагч гэдэг юм. Тиймэрхүү бүр юм баг хамт олон үйлчлэгээ байдаг. Тэгээ энэ зориулаад манай Protect брендийн нөхдүүд Германы мэрэгчлэнүүд маань яасан гэхээр дизелд байдаг тэр бактерийг устгадаг тийм бүтээгдэхүүн тэр гаргацсан байгаа байхгүй юу. Тий. Тэгэнгүүт тэр чинь нөгөө түлшний чанар мууддаг, эргээд нөгөө системээ гэмтээдэг. Дизель түлшний одоо систем чинь гэмтүүл яах вэ те. Нөгөө форсмог мапертур гэж бүх нарийн хийдэнгүүд ингээд манай дээр тийм байхгүй ш байгаа. Манайхан тоохгүй байхгүй юу.
Тэгэхээр энэ бол манайханд мэдүүл зохистой юм. Яг био юм ярьсан ч яриасаа Батул яг хэллээ. Тэгэхээр одоо жишээ нь дизель, өвлийн дизель, зуны дизель, тэгээ дизель чинь том танкнд зарагдж байгаа. Ганцхан тэр завь гихгүй том машин байгаа. Зундаа унж байгаад өвөлдөө хөдөөгээд явах болохоор гаражнда тавьчдаг дизель тэргүүд бий. Тэр чин банкндаа нөгөө үл чи үржиж л байгаа. Мэдхгүй асаагаал явна ингээд машин гэмтэг. Тэгэхээр тиймэрхүү бүтээгдэхүүн байдаг. Яг одоогор бид хэд оруулж ирээг байгаа саяхан үүссэн шинэ бүтээгдэхүүн учраас дараагийн бараа татаавалтаар ч юм орж ирэх байх. Тийм дизель ч айгүй сонин шүү дээ. Тийм байна. Миний одоо асуух гэж байгаа юм юу гэхээр энэ хараа нэг сүүлийн үед юм байгаад байгаа шүү дээ. За та одоо энэ хоруу шилэнд бүр бичлэг үзчихсэн миний 20 минутын жилөө. Та энэ хоруу шилэнд ингээд шүсээчгээ тий. Та хоёрын хэр хамаатан бай гэдгийг яа. Одоо тэр яасан гэхээр расист үзэлтэй, арсны үзэлтэй. За би бол одоо жишээ нь Америк хөө, тэгээ Мексикуудыг үздэггүй ч гэдэг юм. Би Монгол хөө, Хятадуудыг үздэггүй ч юм. Ер нь хөрш орнууч бие биендээ дургуйж тий. Германчууд, Францууд дургуйж байдаг ч юм уу тий. Энэ хаал байдаг л тийм зовлон байл л дээ. Тэгсэн яг тэр улсуудыг суулгаж агаад тэгээ өмнө нь ярьслага авчиж байгаа. За ийм гээд. Тэгээд дараа нөгөөдөл шүүсийн авч байгаа юм юу явж байгаа. Шинжилгээ хийгээд таны цуснд одоо чинь Германы хувьд бол одоо 20% нь Франц юу байна. Тий байна гэн байна. Тэр та бол энэ хүнтэй тэдүүвээ хамааралтай. Одоо танд энэ хүн дүүзээ ядмаар харагч чинь ч үгүй юм те. Тийм бичлэгийг харж байсан. Тэгэхээр би энэ дээрс бодохгүй. Бид чинь хэдэн 10,000 жил нэг дор амьдэрсэн улсуудаа бидэрт Орос улсууд энэч ген явж иж мэднэ 5% Хятад хүмүүс энэч ген 2-3 явж иж мэднэ. Хэрвээ бид нар айгүй шүсээ ингээд өгөөд судлуулах юм бол хэдэн хувийн чинь нөгөө үзэн ядаад байдаг улсуудын маань цус ген явж байгааг үүсэхгүй. 100% одоо Монгол хүн байна гэж бас би итгэдэг байхгүй. Миний зүгээр үзэл бодол. Энийг гэхдээ баталж болохоор. Тэгээ би эндээс асуух юм гэхээр хэрвээ надаас та Монгол хүн юм. Монгол хүний генийг бол бид нар үнгүү тодорхойлж байгаа шүү дээ. Та шүлсээ өгч би хийгээд өгье гэвэл би тиймд орхон зөв үү буруу юу? Тэрийг гэхдээ ямар зориултаар гэдэг юм уу, ямар зорилгоор ашиглах чаа гэдгийг сайн асуух хэрэгтэй байхгүй юу? Тийм ч болохоор ер нь бол яг ангаахын судалгаа бүх энэ хүний энэ одоо эдис цус те одоо хүний бүхэл биеийн одоо шингэндээ холбоотой тэрийг судлах байгаа юм дээр хажууд нь ийм судалгаа хийж байгаа нь судлаач хүн өөрөө зөвшөөрөл авах уу ёс зүйн хараа гэдгээс манад энэ яамн дээрч байна, ангаахын сургууль дээр ч ийм ёс зүйн хараа гэж байна. Тэнд бүх эрдэмтэн одоо профессорууд нь суугаад энэ одоо судалгаа хийж байгаа юу хувь хүний өөрийн одоо ёс зүйн хэм хэмжээг зөрчих нөө энэ хүний датаг одоо шилэл цааш нь худалдах нь үгүй юу гэдгийг нь яаж агаад бодож одоо ярилцж байгаа хэлэлцэж байгаа шийддэг ах. Тэгэхээр бол одоо өөр шиг чинь ийм хэрсүү яах уу өгөх ёстой юу өгөхгүй юу гэдгийг сайн одоо бодож байгаа яах л зөв хэрэгтэй байхгүй. Гол тэр хүмүүсийн яагаад тэр шүлсэж авах гэдэг зорилтыг нь мэдчихэж л одоо хүүгөө шийднэ гэсэн. Ер нь бол ингээд энэ тэнд янз бүрийн ингээд усад ч юм уу лабораториас гадна зүгээр ингээд нөгөө сайн дураараа одоо шилэл нэг шинэ юм гарлаа гэж бодоход одоо хөрхий жоохон ядуу буурай хөгжиж байгаа орн байна шүү дээ. Тиймэрхүү орнууд болохоор одоо нэг юм шинэ юм гарч байгаамаа. Энийг танаа зүгээр туршаад үзье гэж хэлэхгүй шүү дээ. Наанаа бол ингээд шинэ юм юу гарч байгаамаа. Энийг ингээд өөрнөлөө ер нь ийм сайн гэдэг баах бол юм ярьжаад энийг ер нь танаа юунд ингээд нэг үзчихье. Тэгээ урамшуулсан тийм юм болгоё. Гээ хэлээд одоо бүр том үндэстэн дээр тийм судалгаа хүртэл ингэж хийсэн тохиолдол байдаг хгүй юу? Тэгэхээр энэ юм дээр бол агуу сан хянамгаа авах хэрэгтэй. Ер нь бол айлуулах ер нь бол одоо яг би нөгөө оюутан багтажсэн гэл нөгөө дээд одоо магистр ч юм уу докторийн одоо судалгааны ажил хийж байгаа хүмүүсийн ингээл сорт юм уу тийм цуглуулж ил явж исэн л да. Тэгэхээр заавч таниулдаг байхгүй таниулах гэж одоо ингээ нөгөө сорцын авах гэж хүнд нь хэлээд ийм зорилгоор таны юу авах чинь та тэгээ энийг хүлээн зөвшөөрч гинүгээд гарын үсгийг наваа тэгдэг байхгүй. Тэгэхээр ер нь бол заавч танилцах хэрэгтэй ямар зорилгоор ашиглаж байгааг мэдчих явах хэрэгтэй. Тэгэхээр зүйл ах хэрэгтэй. Тэгэхээр эцсийн одоо жишээ нь үр дүн юу гэдэг зүгээр нэх хурдан юу юм. Гэхдээ магадгүй эцсийн сөрөг үр дагаврыг би ингэж харж байгаа зүг үү. Яг миний надаас дээж аваад миний одоо за та төдөө герман цустай төдөө орос цустай хүн байна. Тэ одоо 80% монгол юм байна ч гэх юм те. Тэгээ гаргачлаа би баярлал мэдээл. Гой би ч одоо хинбэ гэдгийг мэдлээ. Хаанаас ирсэн бэ гэдгийг мэдлээ. Би ч Европын сарамгч юм биш ч гэдэг юм те. Тэгээ мэдчлээ. Сөрөг талны юу гэхээр миний тухайн өгсөн дээжийг ашиглаад надтай адилхан хүн бүтээх боломжтой гэж би ойлгох уу? Эсвэл өөр сөрөг тал юу гэж болох вэ? Юунаас авах чинь болно л да.
нөгөө эсн амьдрч чадах чадвартай юунаас авахаас бас болох бах. Тий. Гэтэ яг зүгээр технологи, техник одоо хөгжсөн юм чинь тий яаж болох байхгүй. Тий. Тэгэхээр тэрэн дээр бол би яг тийм юм гэж хэлж мэдгүй. Чиний өөрөө чи хэлж байгаатай ч бас адилхан одоо тохиол болох боломжтой байхгүй. Ер нь бол юу хүнээс бусдын бүхэл юмыг ер нь ургуулад эд эрхтэн хүртэл хувлаад копидж байгаа юм чинь ер нь бол хүн бүтээгт хүртэл ер нь бол одоо асуудалгүй болсон биз. Технологи ч амар хурдтай явж штэ. Чи тэгээд одоо шүлсээ өхөө хуруугаа өхөө өөрөө шийдчихтэй. Хуруугаас өгөө явуулсан гэж 9 уруудаас сууж байгаа. Тийм байна. За би онгойхын салбарын хувьд брэнд болоод хөгжөөд гараад ирсэн бараа бүтээгдэхүүн бидний амьдрал донд ороод явж байгаа юм юу вэ? Монголоос ийм нөөц болцсон юм. Миний одоо сүүлийн асуулт гэхгүй. Юу штэ? Онцлогрууд байна. Яа. Онцлогч яг молекул биологийн юун дээр яг үндэссэн байхгүй. Одоо энэ коронавирус гараад коронавирусээр онцлог гэж яриад байна шүү дээ. Хүмүүс онцлоор захиалж байгаа, ирж байгаа гэхээр нэг том баг одоо энгийн усууд бол том нэг багжил ирнэ гэж ойлгож байгаа байхгүй. Тэр чин зүгээр нэг ийм уусмал байгаа байхгүй. Тэр яаж ингэхээр одоо тэр коронавирусыг үүсгээд байгаа тэр коронавирус шүү дээ. Тэрний бусдад вирусуудаас ялгарх тэр өвөрмөц одоо шинжийг агуулсан кодыг нь дотроос нь авчиж байгаа байхгүй юу? Жирэмсний тест ч юм шиг. Тэгээ хүн бүрдэх юм 2-4-аас гардаг ч юм. Ер нь бол хар ухаанаар бодох юм бол тэрийг нь аваад хувлаад одоо ялгаад яг тэр өөрөмцөйтэй байгаа байхгүй юу? Тэгэнгүүтээ одоо тэрийг ингэж нэг одоо тусдаа тэр уншдаг тийм багаж нь бол Монголд угаас байгаа. Гол нь тэр дарааллыг агуулсан тийм онцлогор нь байхгүй. Бүр хүмүүс чинь нэг хэсэг дэлхийд даяар бажигдсан шүү дээ. Хөл алдсан шүү дээ. Тэгээ нэг сар тэр яг олон улсад яг хүлэмжшэрэгцэн тэр одоо улсынхныг Японоос нэрсэн баха тий. Тэгээ яаж байгаа хгүй. Тэгэл тэрийг ингээ яхаар хүний цуснд үзгээд ингээ коронавирус байх юм бол тэг хүн халдвар авсан байх юм бол тэр коронавирусын яг өөрөөс би байна шүүгээ нэг мэдих нэг юм байдаг бахна шүү дээ. Яг тэрнтэйгээ яг холбогддог бахна л дээ. Тэгэл тэрийг нь копидал тэр PCR гэдэг байгаа байхгүй тэр полимеразын гинжин уруул гэдэг зүйлээр онцлоод байгаа байхгүй. PCR-ын шинжилгээ гэж яриад байгаа шүү дээ. Тийм, PCR-ын шинжилгээ гэдэг байгаа ч. Тэр чинь яг цэвэр молекул биологийн тэр PCR гэдэг тэр шинжилгээг одоо тэр одоо технологи гэдэг юм уу техник гэдэг юм тийм юмыг нээснээр ер нь бол энэ био ангаах тэр дундаа молекул биологи амар өсрөнгөө юм хөгжсөн байхгүй. Тэр бол ерөөсө бүр микроноор ярих тэ жижигхэн юуг бүр маш жижигхэн наноогоор ярих жижиг юм маш их олон юугаар хэмжээгээр нь хувилагч машин гэсэн байхгүй. Ер нь бол тийм нэг механизмыг нээсэн байхгүй 80-аад оны үед. Тэрийг ашиглал маш олон янз юм ийгээд одоо хамгийн алдартай нь бол онцлоор. Тэгээд одоо тэрийг бол яа техник хөгжсөн, технологи хөгжсөн болохоор Монгол жишээлбэл онцлоор үйлдвэрлэх боломжтой байхгүй. Тий. Бүх төрлийн онцлоор үйлдвэрлэх боломжтой. Юу гэдгийг манайхан ч нөгөө өөрсдөө дархлаатай болсон байдаг юм. Одоо чинь тарган дахалд нэрвэгдээд амьд үлдсүүнийг улсын хамгаалтанд авлаа энэ тэр бараг үнэмлэх энэ төр өгдөг үү. Тэгээд хэрвээ тарган дахлын голомт энэ төр байх юм бол тэр үнийг оруулдаг эвгүй болсон хүмүүсийг авч гарч ирдэг ч юм одоо юу гэдгийг тиймэрхүү болчихсон юм байна шүү дээ. Хэрвээ тарган давхлаас амьд гарах юм бол дархлаатай болдог. Зөв би зөв ойлгож байна. Би тэгэхээр хатгалцаар бишсэн мэдгүй байна. Тийм байдаг баг шүү. Тэгэхээр одоо дараа нэртэй юм яриа. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна гэхээр манайхан эртнээс бас нөгөө биологийн зэвсэг энэ төр ашигладаг байсан, тарга марга юу дамжуулж чулууддаг байсан энэ төр өстэй. Тэгээ тэр үеэс эхэлж нэлийн судалгаатай энэ төр байсан уу? Та хэдийн түүх юу гэж үзтээ? Зүгээр л би яг үүсэл хөгжлийн талаар л сонирхолтой асууж байгаа юм. Энэ био ангаахын хэв чинь нөгөө ер нь бол дэлхийд дахиндаа Монголдоо ч гэсэн адилхан нөгөө микробиолог гэдгээс үүссэн баггүй. Микробиолог гэж чинь одоо энэ халдвартын яг хийдэг юм доош ням бактери ягаал. Тэгэл тэр ням бактери дотроо л ингэсээр ням бактериас хэрч одоо нөгөө хамгийн анхны нөгөө жижиг биет болохоор тийм шүү дээ. Тэр чинь ч гэсэн тэр ч тэгэл амьдрал хэрэгжсэн үү? Тийм шүү дээ. Дороож мороож. Тийм шүү дээ. Дороож гэж яг дамбоол гэж яг хиймээр гаргаж ирсэн юм л да. Яг хөрөнгө шүү дээ. Дотор нь байгаа эсэж байгаа мөөг монголчуудын. Тийм. Тарг бай. Тийм л. Зүг. Тэр чинь эсгэж бий болгож байгаа тийм. Тэгээ ер нь шүү дээ. Хүнсэн дээр шүү дээ. Муудаж илээвэл тэр амьд хүнс гэж бодох хэрэгтэй. Муудахгүй байх юм бол тэр бол аюултаас гадна тэр ингээд ямар нэгэн байдлаар муудахгүй тул тэр маш олон янзын химийн бодис хийгээд тэр ингээд хадгалчихж байгаа байхгүй. Тэгээ тэрийг хэрэглэл өөрөө үхээ задардаг үстэй амар юм. Тэгээ яг би сүүлийн нэг асуулт асууя л да. Нэгэнт сая корона морног л ярьсан тийм.
Сая бол зарим зүйлүүд янз бүрийн юм ярьж байна л да. Айл 12 сар 11 12 сар чинь Монголд орж ирээд монголчууд дарахлаас огцсон ш тэ гэж ярьж ах шиг. Бүгд л амьд яг нэгүүд бас 11 12 сард ч бас амар ханаа төрсөн шүү хүмүүс те. Эвгүй болсон. Жил болгоно эвгүй. Тий, тэгээд яг хуу гэдэг шиг. Нэгэнд одоо энэ био хангаах чиглэлээр сурсан. Өөрөө бас спортоор ингээд хичээлж байсан тэр хоол хүнсний юуны хувьд ч гэсэн ингэжсэн юм хүний хувьд. Монгол хүний ген, монгол хүний биеийн онцлог. Одоо энэ бас бидний амьдарч байгаа энэ эрсдэс уур амьсгал. Тэгээд энэ минь зүйл ер нь тэр судалсан судалгаа мэдж яасан юм байдаг юм болоо. Яг хүмүүс айгу Монгол цус тий Монгол цус Монгол ген гэдэг зөв миний өөрийн хувь хүний бодлоор л ялгаа байхгүй байхгүй бид нар бол тийм хүн л хүн яг бид нар нөгөө амьдарч байгаа газар нутаг уур амьсгалаасаа болоод бусад одоо үндэстэн бусад хүмүүсээс жоохон ялгаатай боловч ерөнхийдөө яг ингээл нэг эмнэлгийн орон дээр хөвтэй юм эсвэл яг цуснаас шинжилгээ аваад үзэхэд бол ер нь бол яг өвөрмөц гээд байх юм бол надад байхгүй гэж би боддог. Тий. Энийх үү ялгараад байхад уучлаарай. Өөртөө чинь санал нийлэхгүй. За харьлаа. За би харьлаа. Бид нар тэгээ чанын ген мэн байхгүй. Чанын ген мэн бол байхгүй. Өрмөс тий өөрөс байхгүй. Бүх чан хоёрын хөлөө бүрч байхгүй. Гоо марлаа юуных нь. Тий байхгүй. За ингээд дуусгая. За харьлаа. За ямар ч өнөөдрийн подкастад бас сонирхолтой зочин орлоо. Био хангаах чиглэл мэргэжлэр төгссөн. За тэгээд бас бодибилдинг фитнес спортоор хичээл тэгээд амарчин. За тэгээд ер нь зөв амьдрах одоо энэ эрүүл аюулгүй хоггүй энэ орчинд бас амьдрах энийг бас урайлж залуучуудаа бас дуу хоолойгоо нэгтгэж байгаа юм бүсгөө орлоо. Тэгээд олон зүйл бас нэлээдгүй юм ярьлаа. Тэгээд сонсож байгаа сонсогчд маань тэгээд нөө авахгүй их ухаанаар авахыг аваад хаяхын хаяны зүтэй. Сонссонд баярлаа. Тэгээд ирсэн зочиндоо маш их баярлаа. Биднийгээд ирсэнд зөндөх баярлж байна. Тэгээ манай залуучууд сонсогч гэсэн ер нь зөв эрүүл амьдрах, эрүүл орчинд амьдрах энэ тал дээр бас бүгд өөрөөсөө дор бүрнэ. Ер нь бас ухамсартай бас хичээгээд өөрөө бас өөрөөсөө гадна үр хүүхэдтэй эргэн тойрондоо бас нөлөөлж байгаараа гэж хэлье да. За хоолорч хол явна.